гэж итгэнэ стач. Шудрагаас Тийш Баатар шангар бата бороо нэгэн газар хоороо бидний сонс олон юм бидний Досана цоноо та бүхэнд Бити Сонс подкастын 2020 оны 3 дахь дугаар хүрж байна. За тэгээ та бүхэнд хийсэнчлэн ёсоороо бид өнөөдөр жижитсу гэдэг одоо спортыг Монголд нэлээд таниулж байгаа хүнийг одоо студид өрөө авчираад байгаа лээ. За тэгээд 2020 онд одоо бас чанга 92 гэдэг челленжийг одоо манай Бата ангараг бид гурав уриалж байгаа. Тэгээд эннийхээ одоо дагуу одоо тулааны урлагаар хичээлцгээе гэсэн. Тэгээд ер нь бол кикбоксинг, жижитсу бол одоо хамгийн одоо сайн одоо тулааны урлагуудын хэлбэр байна гэд ярьж байгаад эхлээд жижитсугаар явахаар болсон байгаа. Тэгээд манай ангараг бол одоо мөрний бас нэг жоохон гэмтэлтэй байгаа. Тэгээд энийгээ дуусгаад явна. Манай Батаас шинэ new year new me гэж одоо хийгээд байгаа тий. Шинэ онд бас жижитсугаар хичээллээ гэж ярьж байгаа. Тэгээд манай Жаки бас өнөөдрийн дугаарын дараа хичээлэх байхаа гэж бодож байна. Тэгээд бидэд бас өмнөх дугааруудаар ярьж ирсэн тий одоо нөгөө бүсний англи жижитсу одоо ямар гоё юм бэ тий ингээд донтлоо бас донттой юм байна тий тэгээд ингээд хүч бэр одоо гэдхээс илүү зүгээр үнэхээр их мэддэг хүн бол бэрдаад ах шаардлагагүй ингээд явдаг маш тийм гоё спорт байна. Тэгээд тэр бүсний одоо англитэй хүмүүсийг бол ангарахтаа эхний өдрөө хараад бас кино үзэж байгаа шиг байсан тий яг ингээд цагаан бүстэй хүмүүс бол ингээд дөнгөж шинээр эхэлж байгаа хүмүүс. Тэгээд нэг 2 жил мэл ч юм уу тий тогтмол яваад цэнхэр бүстэй хүмүүс. За тэгээд тэр ягаан бүстэй болоод ирэхээр яг миний анзаарснаар цэнхэр бүстэй хүмүүс дотор айгүй мундаг хүмүүс байгаа. Тэгээд ягаан болоод ирэхээр жигдхэн бүгдээрээ амар лаг юм билээ. Тэгээд бор болоод ирэхээр бараг бүр боломжгүй шахав те яг тэр хүмүүсийн ордоос ямар нэг юм их. Тэгээд тэрний дээр нь хар гэж байгаа те. Хар бол ер нь бол тулааны мастер гэж бол би ойлгож байгаа тухайн одоо төрлийнхөө те. Тэгээд өнөөдрийн манай студид манай Гарудо жижитсу MMA клубын одоо үүсгэн байгуулагч Монголд ер нь одоо жижитсу гэдэг спортыг нэлээд их сурталчилж өөрөө тэрнийхээ төлөө одоо зүтгээд явж байгаа тамирчин одоо Болдэрдэн огш маань хөлцөө ирээд байна. За сайн байна огшаа. Сайн байна уу цахан уу. Өнөөдөр ингээд та дуулцсахад гоё юм тэгээд бас жижитсу ингээ ярина гэдэг бол одоо Монголд 13 дахь жилийн ийм ажлыг л явж штэ. Пүүх 13 жил. Тий яг. Тэр 2006 оноос эхэлсэн байна шүү дээ. 2007 он. Одоо 13 дахь жилийн үйл ажиллагаа явуулж байгаа тий. 2007 оноос үйл ажиллагаа ингээл явуулаад эхэлж ялаа тэгээд анхаа яг л та нар шиг бас тулааны урлагийг бол яг би өөрөө жудогийн шгшогийн тамирчин байсан. Тийм гэсэн тий. Тэгээ бид нэр тухайн үедний нийгэм чинь бас яг жудо ингээд бүх улсын аваргын медальтангууд тэмцээнд яваад байдаг тийм нийгэм бас байсангүй шүү дээ. Тэгээ улсын аварга аваргууд нь ингээл Европ гэл тэний явцдаг. За тэгэл мөнгө хүрэл авсан тамирч тааны юу хийх үү? Тэгэл одоо самб гэл тэмцээн байдаг гэсэн бид нар самбдаа марилдаа самбийнхаа тэмцээнд ордог. Тэгэл кураж гэл дэлхийн тулааны ямар л урлагууд байна. Наа жудоч хүн барилж болох ямар тэмцээн байна тэр тэмцээн болгоомд бид нар ордог гэсэн. Тэгээ 2007 онд анхын жижитсу гэж ийм спорт байна. Жудогийн ийм өвгцөх спорт байт юм байна. Энийг Монголд хөгжүүлвэл яах вэ маах вэ гэл. Тухайн үед бас нэг төрийн бус байгууллага Монголд нэг байгууллагадаа модонд орж илээ шүү хүмүүс. Эдгээр төрийн бус байгууллага. Улс төрийн төрийн бус байгууллага, спортын шинэ төрийн бус байгууллагууд нийлээ ихсээд ч юм. Тэгээ бас тэр салхилсан юм яасан бид нар ч нэг жижитсу гэж юугаач мэдэхгүй. Анх одоо гадаад хэлсэн юм дээр усын бүртгэл өгдөг байсан баха. Тэрэнд очиж гэрчлэгээ авч 11 сарын 14-нд баха. 2007. Тэгээд жижитсугээ мэдэхгүй юм гэрчлэгээ авцсан. Тэгээ байж байгаа. 2008 онд чинь би одоо улсын аваргаар яасан те мөнгөн медаль авсан юм да. Тэгээд тэмцээн оролдоо хайгаад ингээд аваргууд нь ингээд улс таагаад ингээд явчихж байгаа. Бас бүх аваргуудаа улс тааж чаддгүй байлаа шүү дээ. Тэгээд. Гэхдээ бас нийгэм бас гайгүй болж исэн үе тэгээд. Тэгээ Киргиз рүү нэг бүстэй өрөлдөө жижитсу холимог Азийн аварга тэмцээн болж нэхгүй. Тэгэхээр хэдэл тэнд тэмцээнд нороо гэдэг. Бүстэй өрөлдөө мэддэг тийм спорт гэсэн үндэсний хөлт аяга ойрхон ингээд золгож өрөлдөг. Татараа гэдэг шүү дээ. За. Татаруудын үндэсний хөх байхгүй золгож өрөлдөг. Ер нь манай Монгол үндэсний хөл тэнд нэг бүстэй өрөлдөө ингээд нэг ийм хувцсан нур нөр болоод тэгээд золгоод явчихсан. Тэрний Азийн аварга тараад өгүүлгээд. Тэгээ жижитсуг сонирхъя гэдэг. Тэгээ очисон чинь яг жудогийн өмнөх зодтолдог жижитсу. Тэр жижитсу нэгдгийн. Тэгээд эхний өдөр нь бидний жин эхэлсэн. Тэгээ бид нар 85 94 гэсэн чинь байсан. Манай мөнхөөс глэн гэж зодтолдог та нар мэдхгүй л холимогтлааны наран тунгаа
Яг Монголын шилдэг 2-3 дулаанчдын нэг байлаа шүү дээ Мокесглан гэдэг. Одоо Америкт ажиллаж амьдарч. Жинко клуб байгууц тэнд явж байгаа. Тэр залуу 94-т ороод би 85 маргааш нь 73-т барилдах гэж байгаа. Жи хасж байгаа. Тэгээ жижигсэн 85-д жи хасангаа яах вэ? Дэвжэн дараад хөлсөө гаргая гэдэг. Тэгээ зодолтой төрөлд нөр авцсан. Тэгээ барьж авахаар би унгаагаад байгаа юм. Унгаагаад оноогоо аваад зайнаас болоор хөшгөлөө зөхүүлээд. Тэгээ яг MMA шиг пул контакт биш. Хүчтэй нүүр ам руу зохгүй. Хэвлийнээс мөрнөөс доош одоо бүлхэнээс дээш бол одоо хүчтэй гар хөллийн цохилтуудаар тэнгөр оноо авдаг. Тэгээл тиймэр ороо авцсан. Тэгээл тошин шиг юм болсон байна гэж. Тэгээл явсараа зооны 2-оор гараад нөгөө зооныхын нэгтээ үзээд тэгээ ахаад аврагын талаа тоглохоор болоо. Тэгээ яг зоондоо зогссон казактагаа хожигдсан казактаа ахиж аврагын талаа үзээд илгэндээ аваад. Анхудаа би чинь зодтолдог ч хүн байсан барилдаг хүн байсан болохоос илгэндээ анхудаа авч үзээд. Яа ингээд тог тасарч тийм л. Пак гэж байхгүй болсон. Тэгээд чинь бүр ингээд задарч идэм бил тэ цохилт авахаар. Яг ингээд нэг одоо ингээд элэг ажиллагааг болж ин л гэсэн үг юм да одоо ингээд. Тийм. Тэгээд хамаг хүчлэлтэр цусыг хадгалж идэг эрэхтэй ингээд зогсож горчин. Тэгээд ерөөс ингээд гаццсан дэвжин сахар мөлхөөд. Боли гэдэг алба юм уу би ч яах гэж юм тэгээд маргааш барилдаад. Тэгсэн чинь одоо даштаваа гэд одоо жудаг шгшээг дасгалж үзсэн мөнхөсгөл амтэр. Гэхдээ өгшөө одоо ингээд цаг 30 минут 30 л одоо гүрийч өгш. Муухашд ингээд дундаас наяад гэсэн чинь. Бас нэрэж тийм болов. Тэгээ босоо нөгөө хөөгд тавьчихсан. Тэгээ үзэрэг цаг дуусаад хожигдаад анх Азиаргаас мөнгөний медальт тухайд хүртчихсэн. Тэгээд жудогийн тухайд шгшээг тамирчин байсан учраас нэлээд форум өндөртэй тэгээд ямар ч мөнгөний медаль мөнхөсгөл маань яг өөрөө зодтолдог байсан учраас төрүүлээ. Тэгээ тэр одоо жижигцүгийн түүхэнд юм уу одоо файтинг системээс нь анхудаа алт мөнгөний медаль хүртэж. Тэгээд за жижигцэг спорт хөгжүүлэн ч ер нь худлаа юм байна. Тэгээ Монголд ирж ирсэн. Тэгээ бүстэй өрөлдөнд маргааш нь барилдаад тэгээд тодорхой хэдүүл амжилт үзүүлчих. Тэгээ ирж ирсэн. Тэгээл яг нь Барзил жижигчүүдэд танилцсан түүх маань юусэн. Тэгээд 2008 онд 8 оны азар 3 сард тэгээ 8 онд намар нь юу явцгаая гэд. Америк явж үзье гэд. Америк нь явж үзээгүй. Жудогийн тэмцээнд Америкт зөөгөн болдог. Тэгээд бидний тамирч яхаа жижигцүүд Америкт жижигцүүд тэмцээх болд юм байна. Бас өөр жижигцүүч магадгүй юм шиг нэгтэй мэдгүй. Ямар ч визэнд орё гэдэг нэг 3-4 л ороод. Тэгээ манайхан гарцаагаа тэгээ явах хүн болдох. Тэгээ би ганцаар явчихсан. Яг самби дэлхийн аваргаад зүгт бууж ирээл зөрөөл мятерс эргэж буугаал анхудаа ганцаараа гадаад явж үзсэн. Дандаа л магистран дагаал ингээл онгоцны бодол зүгээр багшнараа урсгал дагаад нуусанд ингээл зав шиг ингээл яваал тэмцээндээ барилдал ирдэг гэсэн чинь толгойд анх яваал тэгэл нисэх мэсгтэр ингээл яваал Америкт очиод тосч авахсан үнтэйгэн зөрөөл төөрөөл хошин шиг юм болсоор байгаа. Тэгээ карманда мөнгөгүй шахуу тэгэл Америкт анх хөлтөөсаа гэж. Тий. Яг Сан Францискод анх хөл тавиал. Тэгэл цаашаа Санта Круз орох болол. Тэгээ тэнд очиод нэг яг USF Америк USF тэмцээнд хойд болно. Тэр тэмцээнд очижсэн. Тэгээд яг жижигчүүц ертөнцийн рүү очиод тэгээд анхтай очиж үзээд бэлтгэл хиймээр байна гэдэг анх нэг тийм баг нэг Вьетнам нөхөр байсан баг. Нөхөртэй танилцаа тэнд аав ээж нь байдаг гэрүүлээр өссөн тэгээд жижигчүү байдаг. Тухайд хөөхстэй нэг залуу байсан. Тэрнтэй бид намайг тосч аваад Дэни гэдэг. Тэгээ уулзаад бэлтгэл сургалт хийгээд бэлтгэл зэрэгэд зодтолтын мөгөл гэсэн чи зодтолдог гэхээр нь хальширж байгаа юм чи болоо. Дахиад яг гол юм Америк үзэн тэгэл яг Америк орон үзчихийгээ очсон тэгэл тэгсэн чинь тэгсэн заа гэл тэгэл ингээд годлоо тоглосон ингээд нэр юм нэр ингэж тэгээ бэлтгэл хийгээд үзээл анх яг та нар жижигчдөө гараад ороод бэлтгэл хийсэн чи яг би тэр метр шиг авчихсан. Хөө ийм гоё спорт байд юм гээл. Жудо манай жудоч өөрөө амар гоё түгэм олимпиад спорт шүү дээ. Тэгэл би яг жижигцүүг бэлтгэл хийж үзээл. Үнэхээр би өөрөө жудо хөрлөө хэвтээрэлдэн суртай байсан өөрөө. Голдол хэвтээрэлдэн барилдаанд хийдэг. Тэр хэвтээрэлдэн аягүй гоё шүү дээ. Нэг баг хүчээр өрсөлдөгч ялах боломж аягүй их байж дээ. Шатар шиг тий. Тэгэл ерөөс боож очивол ялцдаг амархан. Хүч гаргаад ингээд дайтаад ах баг тэгээд. Тэг яг тэр бэлтгэл рүү орж үзчихэд үнэхээр гоё спорт байна. Ямар гоё юм бэ гэл 2 хоног бэлтгэлгээл. Тэгээ USM-д барилдаал. Манай нэг эйжент Түмэшг охин тэнд байжсэн. Тэр маань орчуулах хийж өгөөл. Тэгэл намайг барилд нэг Америк хашгираал. Тэрийг манайд орчуулаад би тэрийгээр барилдаж байгаа юм. Ингээ удирдлага тоглоом шиг заяа. Тэгэл яг барилдаал USF-ийн төвөөс хүрэл аваал. Тэгээ ер нь аюу гоё спорт байна гэл. За ер нь энэ Барзил жижигчүү гэж үнэхээр гоё спорт юм байна. Тэгэл ер нь тэгээ би тэндээс Лос Анжелес ороод Лос Анжелес хэд хоног амраад тэгээ тэнгэр энэ клубуд ингээ харсан. Макдоналдс шиг бол ингээл нэг булан эргээл нэг хэдэн гэлбэл булан эргээл Барзилийн жижигчүү байсан бичиг.
ямар амар хөгжсөн юм амар. Энэ хөгжлөөр ингэж гоё хөгжиж байгаа. Тэгээ ийм гоё спорт. Ямар ч алсын тухайн үеийнхэн юмар харж байгаа шүү дээ. Энэ ер нь гоё ингэж Америкт хөгжсөн, энэ хөгжингөө оронд хөгжсөн ийм спорт. Тэгээд ингээд ийм байгаа юм чи явандаа энэ спорт гоё болно гэдэг. Яг тиймэрхүү юмд хүсэж зөрөгтэй. Тэгээ Монголд ирээд надад одоо Даштава мөнхөсгөл ингээ бүх найзартайгаа бол за ийм энийг бол зүгээр үг дуу гэдэл хөгжүүлцгээе. Ямар л яаж хөгжиж байгаа системийг тэнгэр нь хөгжүүлэх гэж анхдаг гэж хэлжсэн. Өмнөх одоо жижигцгийн зодтолдог төрөл гэж шүү дээ. Бас миний сонсноор ингээд хуруу мурууг ингэж дарж мардаг тиймэрхүү төрлүүдээс байсан юм шиг байл шүү дээ. Бүүр дээр үед Японд. Ер нь дээр үеийн бүхэл халдварлын төрлүүд чинь цэрэг дайны зориулттай юм л байсан. Манай үндэсний хөгж ялгааг бол ууцын хугдарлаа гэж ноос 40 орчим байдаг тийм. Ууцын хуг. Тий. Яг тэрэн шиг ер нь бол халдварлын төрлүүд бол яг цэрэг дайны цэргүүдэд зориулсан юм л төрлүүд байсан. Тэгээд ерөнхийдөө 901 одоо тэр 896 оноос ингээл шинэ үеийн олимпиад эхлээл те. Ерөнхийдөө спорт гэдэг чинь инктивныг бий болгоод улс орныг нэгтгэдэг ийм зүйл спорт гэдэг зүйл чинь айгүй гоё тийм инктивны том дайн одоо дайн гэж ярьж байна те. Инктивны дайн ийм зүйл спорт бий болгож ихсэн. Тэгээд улс орнод айгүй уулздаг, цугуулдаг, нэгддэг ийм зүйл болж ихсэн. Яг энэтэй адилхан спорт өөрөө ингээд өөрчлөгдөж ихсэн. Яаргагүй жижигцүү гэж одоо кано гэж жудаг үүсгэсэн. Одоо үндэслэгч одоо агуу спортыг үүсгэн Жигоро Кано гэдэг хүн байна шүү дээ. Одоо Японы олимпийн нэрт зүтгэлтэн анхны одоо олон улсынхын гишүүн тэгэл ийм агуу хүн тэр хүн анх жудаг өөрөө жижигцүү анх өөрөө нэг тийм одоо Канагийн түүхийг ярил л да. Кано жудаг үсэн Кано өөрөө ийм жоохон сулдаа бийтэй. Тэгээ жоохон сэхэтэй айлын хүүхэд байсан. Тэгээ хүүхдүүд аягүй их сургууль дээр шоглдог. Тэгээд тухайн тиймэрхүү төрлөөгдөө дээдсийн хүүхдүүд хичээлхэн жоохон хоригт тийм одоо язгууртны хүүхд хичээлдэг ч тий. Тэгээ гэрийнхэн дургу гэхдээ хүүхдүүд ярилцлах учраас мань хүн жижигцүгийн тийм клубд одоо тэр хуруугийн дардаг мардаг тий. Зодтолдог одоо энэ жижигцүү бие хамгаалах хурлууд хичээлж эхэлсэн. Тэгээ айгүй олон шав нарыг дамжсан, багш нар дамжсан. Гэхдээ Канагийн ганц лагийн тэр юмд айгүй тууштай өөрөө хичээлд айгүй сайн хөвт байсан. Англи хэл мэл янз бүрийн хичээл айгүй сайн. Бүр ингээд нэг үеийн найз нар байдаг шүү дээ тий. Хичээл сайн нэг найз нар байдаг шүү дээ. Ингээд нийгэм рүү ингээд. Яг л Канагийн одоо найз нар ихэд нэг нь Токиогийн захирал болсон, нэг нь Еркисэд болсон ч байдаг юм. Яг найз нар айгүй тийм хичээл ном ингээд гой багаан бүрдүүлсэн залуучууд. Тэгээ Кано бол яг тэг тулааны урлаг хичээлээд хамгийн гол ингээд дамж Канагийн түүхийг суу ингээд уншаад хахад ерөөсө багш нарын хайртай шавь нэж чадчихсан. Тэгэл багш нараас өнөө нэг дээр үчин ингээд каратегийн номнор байдаг ч канон дээр зураг мурган ингээд гарцсан. Тэр ном зам ингээд юмуудын дандаа ингээд багшаас өвүүлж авдаг тийм айгуу гоё хайртай шавнар нэж чаддаг байсан. Тэгээ мань хүн ингээд ерөнхийдөө 3-4 багшийн гар дамжаад энэ тулааны урлагуудыг ерөнхийдөө судалж эхэлсэн. Жижигцүү гэхээс илүү жижигцүүгийн багш болгон өөр гэсэн арга барилтай Цэл самурай өвлөмжлөл элдийн үнс юм байгаа штэ тий. Овог ингээд багш нар ингээд тулааны урлагуудаа нуудаг, зэвсгээ нуудаг тий. Яг л ийм үед эзэмшиж явж байгаа мань хүн яг одоо олимпийн үзэсгэлэнт уялдуулаад ийм юмыг Японд бий болтол илэрхийлэхэд бол яг энэ 800 оны сүүлийн үеийн жудо гэж зүйлийг бий болгож эхэлжсэн. Тэгээ 1882 он гэдэг баха яг Кодоканга одоо дэлхийн дахны мэд Кодокан гэдэг одоо жудогийн лаг. Одоо жинхэнэ одоо Песо болсон том сургууль нь анх тэр 6 4-тэй ч гэлэн жижигхэн газар эхэлж ийсэн. Тэгээ яг сүмэд эхэлжсэн тим юм одоо Кодокан гэдэг айгуу том одоо жудогийн ганц жудооч очихыг үздэг хүсдэг тийм том сургууль болцсон. Ийм юмыг бий болгож энэ хүн. Тэгээд ерөөсөө зодтолдог тиймүүдийг хасаад цохилтыг хасж байгаа юм. Хөшгөлтийг хасж байгаа юм. Тэгээд жудоо. Одоо тэр зодтолдог жижиг зүчийг тийм байхгүй. Барилдахаар жудоо болчдөг. Барьц авахгүй салгаа нөхцөлөөр цохилт ингээд хөшгөл цохилцсан явдаг. Барихаар зодтолдохыг хорчдөг. Яг мань хүн бол ерөөсөө ингээд Кано зодтолдог юм хасаад тэгэнгүүтээ жудо гэж юмыг бий болгоод ерөөсөө гол барилддаг. Тэгэхээр олимпийн үзэсгэлэнттэй уялдаад ингээл тэг өөрөө мань хүн чинь одоо ингээл олимпийн Японосын гишүүн болоод олон улсын олимпиарт тэгээд ингээд лобби янз бүр юм явуулж байгаа шүү дээ. Одооныхтай адилхан. Тэгээд анх 64 он жудо Токиогийн олимп монголчууд анх Токиогийн олимп хөлд явсан шүү дээ. Яг тэр тэнд жудо эхэлж ирсэн. Тэгээд монголчууд хүртэл хараад гоё спорт байна гэдэг. Ингээд тэг 60-аад оны дунд үеэс Монголд ер нь жудо гэж спорт үүсч эхэлсэн шүү дээ. Тэгээ мань Кано одоо ингэж олимпийн үзэсгэлэнт уялдуулах гэж жудо гэж спортыг ерөөсөө хөгжүүлэх гэж шавнараа ингэж гадагшаа илгээж эхэлсэн. Анх одоо Францад ягаад жудо лаг байдаг 10 жилийн хөтөлбөрт нь байдгүй олимпийн дараа ордог тийм том спорт үгээр ерөөсөө анх жудо хөгжөхдөө яг Европт Франц төвтэй ийм газруудаар ингэж жудог хөгжүүлдэг эхэлсэн. Францын хөгжүүд амар тий ер нь бол тэгэд таны нэг ингээд Орсын тэмцээнүүдэд ингээд медаль аваад яваадсан нэг сөөрн айгуу сайн байсан гэж би бодлоо л доо. Тэгэхээр одоо яг жудогийн одоо баярлаа. Жудо үндсэн шишээ багт одоо Орсноос авахлаад ер нь хэдэн оноос анх жудо хийж эхэлсэн ч юм уу тэрнээс нь
ярьж эхлэе тий. Бас сонирхолтой л сонсож байна. Тийм би 64 оноос хойш та хэдэн оноос хичээлж эхэлсэн? 64 оноос хойш. би 81 онд төрсөлтэй. Тэгээ Монгол 60 онд хөгжсөн яг алтан үе ингээ дээд үеийнх ингээл жудо хөгжүүлээд ингээ явчихсан. Би бол одоо яг л жудогийн одоо алтан үе гэж ярих юм да. Тэр үеийн шгшөөгийн тамирч одоо олимпийн аварга төрж исэн манай угаас. Анхны дэлхийн аварга төрж исэн. Цагаанбаатар гэл анхны дэлхийн аварга одоо бидний багийн хүн байсан. Өчигдөр ирсэн юм тийм. Найдынгийн төвшин баяр гэл яг л 8 онд манай багаас ингээ гарч ирсэн да. Манай багаас гэдэг манай яг нэг үеийн тамирчтаас тийм. Тэгээ би өөрөө яг Дорноговын өргөн сүмийн хүн л дээ говийн хүүхэд. Тэгээд говьоос яадарч гिच хүний шав 1998 онд хот руу орж ирсэн. 96 оноос жудоо хийж эхэлсэн. Би хожиж жудоо хийсэн. 96 он гэдэг чинь би 15 настай. Анх жудоо хийжсэн. Бүр арай хожиж одоо ярихаар бараг 9 10 жил. Одоо жудоо ингээд 6-аас нэг хичээл айгүй юугаа штэ. Ер нь тийм. Тэгээ баг мэдээж Монгол хөгжимч барилд нь ноцолт нь тэр тал нь Монгол одоо ингээл талд айгүй давмгаар нь тулааны спорт Монгол сайн байдаг нь ер нь тэр шүү дээ. Тийм би бэлтгэн юм тийм. Тэгээ ерөнхийдөө 15 жудоо хичээлж эхэлж жудогийн спесоф хөгжимтэй найлж яслахоо гэд яагаад яслаад яагаад тонголзоод байдгийг гэдгийг ойлгохгүй анх тонголзож эхэлжсэн. Тэгээд энэ бол амьдралын зөв хүний хүндэтгэх гэдэг маань ер нь нийгмийн хамгийн зөв хэлбэр юм байна гэдгийг бол анх ингэж ойлгож эхэлжсэн. Тэгээд жудо гэж спортоор ингэж хот руу 98 онд орж ирээд шгшээ гэдгийг хаалгаар анх ороод тэгээд лаг одоо 98 онд шууд шгшээгээр орсон тийм. Гэхдээ шгшээр бэлтгэл хийж үзэж байгаа юм л да. Одоо хотод ирж байгаа юм чинь тэгэл шгшээ гişүүн биш. Тэг ямар ч сан халууны Балдбаатар доржрын нар мандах тэгэл ямлав гал суперүттэй анх бэлтгэл хийгээл анх. Тэгэл үз зурагтар хардаг байсан ах нартайгаа бэлтгэл хийлээ. Манай үеийн залуучууд яг нэг үеийн дэл гарч ирж байсан. Тэгэл 2000 он гаргалыг манай үеийнхэн ингээл улсын аврагтан төрүүлэл ингээл гараад ирсэн. Насан туршидынхаа багийг бүрдүүлээл ингээл гарч ирсэн гэж хэлсэн. Тэгээ би нөө жудогийн шиг одоо би чинь улсын авраг гараад өчнөл жил мултрлог ингээл улсын аврагын эхний 3 бот ингээл явдаг юм тамирчин байсан 73 кг хэмжээнд би одоо 16 7 жил барилдлаа та. Тэгээ 73 кг. Тэгэл тэгээ ид одоо тамирчин одоо миний хувьд ид юм да. Тэгээ ид байх таа тэгэл анх жижиг ертөнц сургуульд явжсэн. Тэгээд тэр ерөнхийдөө жижиг хичээл анх би 10 сүүлд 10 оны улсын аваргаар одоо 73-т одоо говь тамирч одоо эртээ анх шинэ буян тухайд финалдаад одоо ер маань аваргалаа би мөнгө аваад тэгээ ерэн жудоогоос бүсүүлд 81-т барилдаа тэгээл нэр улсын аваргаас мултрал зодог тэл гэж ярьжсэн. Тэгээ 81 кг барилдаа 5 дугаар харинд ороо тэгээд жудоогоос зодог тэлжсэн. Тэгээд зодог тайлах ч явах уу жудоогоор барилдаагүй тэгээд тэгэл түүнээс жижиг зүгэнтэй тэгээд давхар жижиг зүгэн тэмцэнд байнга ороод явдаг гэсэн л та 10 он дэлхийн аваргаас очиж анхны хөрөл медалийг хүртэжсэн хөгсөнд. Тэгэл яваал тэгэл ирнэ 10 оноос жижиг зүгэн тэмцээн нэг 5 жил тасралтгүй орсон юм да. 15 он сүүлд мастерсын бор усны ангилалд арабд очиж төрүүлээл. Тэрнээс ч тэгээд жижиг зүгэн тэмцээнд ороогүй. Арабд очиж төрүүлээд. Ер нь Монголд одоо ингээд жижигцүү гэдэг спорт ингээд хөгжөөгөө огт орж ирээгүй байж хад та ингээд гадны одоо хүмүүсээс туршлага судалж ийж одоо оруулж ирсэн баг тий. Тэглгүй яг жижиг би дөрөндөөс Америкт айгүй гоё байсан гэл. Тэгэл орж ирээл гоё юм байна хэдүүл ингээд. Тэгээ Монголд хөгжүүлнэхээр нөө багш байхгүй. Би ч өөрөө ингээл тухайн үед ингээл 10% мэдлэгтэй, 15% мэдлэгтэй ч юм. Тэгээ хэдүүл ер нь ингээд бидний бадна найз нарын манай багийн барьсан бодлого хэдүүл энэ жижигцүг гэдэг юмыг хүнтэй уулзахаар айгүй хэцүү. Жижигцүгэл хэлэхээр гээл тэг. Жужицүү гээл гээл юуг нэ өөдөөс ингээл ер нь жижигцүүгэд нэрийг хүний нөө чихээр орол амаар гаргадаг болох гэж нэлээд цаг хугацаа хэлээсэн. Тэгээд энэ гол юм маань бол ерөөсөө юу л байсан л да. Нөө жудогийн тамирчтай голдоо ингээд тэмцээнд авч явдаг гэсэн байдаг. Авч явахад өөр жижигхэн тамирч байх ч юм чи. Найз нараар хэдэл тэмцээнд энэ боломжтой юм байна гэл ингээл тэгэл тэмцээнд яваал хүмүүс медаль аваад эхлэхэр чинь айгуу гоё хүмүүс жижигцүг жүүэдээ анхаарч эхэлж байгаа юм чи. Тэгээд бид нар 10 онд анх улсын аврагч тэмцээн зохион байгуулжсэн. Тэгэхэд улсын аврагч зохион байгуулахад хамгийн гоё юм нь шүүгчнэр нь бүгд жижигцүү шүүж байгаагүй заяа. Үзэгчд нь бүгд жижигцүү үзэж байгаагүй заяа. Гоё нөө. Тамирчид нь бараг 98% жижигцүү барилж байгаагүй заяа. Яг тийм тэмцээн болжсэн. Тэгэл ерөөсөө тэнд чинь би нэг шайх шиг юм байлаа шүү дээ. Шүүгчнэр нь өөдөөс хардаг, үзэгчдэр нь өөдөөс хардаг. Хамгийн гоё юм тийм ганц хүн мэддэг хүн одоо би бол таарч байгаа байхгүй. Тэгээд энэ 2 оноо юм уу гэхээр нь 2 оноо гэл бүгд энэ 2 оноо юм байна гэд үзэгч нь түлэн ширж байгаа. Шүүгч мэдээд өмнө семинар хийж байгаа шүү дээ. Ингүүл 2 шүү, ингүүл тэгэж ингүүл юм байлаа гэл. Тухайд ерөнхийдөө би бол 10 онд 4 мэдлэг юм бол 100% гэж ойлгохгүй нэг миний 4 мэдлэг нэг 70-аас 75%тай. 4 мэдлэгтэй ингэж улсын авраг зориглож бид нар хийжсэн юм лээ. Тэгээд ерөнхийдөө
Тэр улсын аваргууд ерөнхийдөө жуудагийн тэмцээн болоод тусчих. Яг л өчөж болцсон оноог нөхөх нөгөө л ингээл явчих. Тийм гоё улсын аварга 10 онд хийжсэн. Одоо бид нар одоо маргааш нөгөөдөр юм уу? 10 дахь улсын аварга зохион байгуулах гэж байна. Монголын улсын аваргын тэмцээн. 10 дахь насан туршидын улсын аварга хүүхдийн 9 дэх тэгэл мастерс английн 6 дахь ч юм уу ингээл. Нэг сарын 11-нд гэсэн үг шүү дээ. Тийм. Спортын төв ордонд те. Үзхийг гэвэл үн төлбөргөө үзэж Тийм байна. л үн төлбөргөө үзэж. Тэр нь Одоо тэгээд энэ ойролцоогоор хэдэн орчим тамирчин тэр нь бага бол. Тамирчин улсын аварга. Үгүй ер нь Монголд одоо ичний клуб, ичний тамирчин тиймэрхүү тоо бага болоо судлаа. За одоо бол яг 6 клуб үйл ажиллагаа болж байна. Яг бүр цэвэр яг жижигцүүгийн 6 Тамирчид бэлдэж байгаа клуб. Яг 6 клуб нь яг нарийн тоо бол гараагүй байна. За өнөөдөр бол улсын аваргаар манай улсын аварга бол сүүлийн 5 жил нээлттэй болж байгаа. Азийн орнуудад одоо бол бүх орнуудад нээлттэй ингэж хийж байгаа. Бид нар ягаад гэвэл бас энэ өрсөлдөөнийг бий болгох нутагтаа ингэж бас гадныхын ирнэ гэдэг маань бас ингээл зүгээр жижиг эдийн засгаас авахгуулаа ч юм уу өөр аялал жуулчлалаас авахгуулаа ч юм уу тийм шүү дээ. улс орны танилцахаас авахгуулаа те. улс орны танилцахаас авахгуулаа ч юм уу ашиг тусна их гэж ойлгосон бид нар тэгээд улсын аварга нээлттэй гэдэг бас ямарчсан тэгээд одоогийн байдлаар 3 орны 38 клубын 500 биш 753 тамирчин бүртгүүлсэн 11 удаа тэмцээн эхэлж байна. Өнгөрсөн жилээс нэг 100 орчим хүнээр агс үзүүлэлттэй тэмцээн эхэлж байна тэгээд хамгийн одоо гаднаас Оросын холбооноос 88 хүний бүрэлдэхүүнтэй байгааг ирж байна. Солонгосоос нэг тамирчин ирж илээ тэгээд ямар ч 3 орон орсон тэгээд Америк хүүхдүүд бол бас байгаа. Монгол хичээлдэг Америк хүүхдүүд. Тэгэхээр орны тоо бол нэг 4 мөрөв ч юм уу тийм. Болж Оросоос л бүр айрам ирж байгаа юм шүү дээ. Оросоос яг эрхүү улаауд гэсэн гол төлөв багууд нэлээд харж байна. Санаас ганц нэг тим клубуд нэгтгэхэд яг нөө Стрела тим гэдэг баг нэлээд хүчтэй 40 дүүний бүрэлдэхүүнтэй орж ирж байгаа. Байкл хамгийн гол нь Якутаас ирж байгаа. Якутаас 10 хүүхэд ирж илээ. Хэдэн өдөр үргэлжлэх вэ тэмцээн? 2 өдөр үргэлжлэн. Эхний өдөр насан туршид гэж яваа дараагийн өдөр нь хүүхдүүд гэл. Нэг сарын 11 12 гэсэн үг. Тийм очиж яваарсан. Үн төлбөргүй юм байна. Хүмүүс очиж үзээрэй тэр спортыг тийм. Биднээс очино тийм. Тэгээ миний хувьд бол яг ингэ нэг хамт бэлтгэл хийж байгаа ингэ надад янз бүрийн юм зааж өгдөг ингэ амар тусч хүмүүс за. Одоо тэгэл санчир идрээ гэдэг. Яг идрээ гэж залууг яг бүгд амар тусчтай. Яг идрээ гэж залууг би бүр онцлмор авах 21-тэй. Тэгээ ингээд амар тийм хүмүүстэй хүндэтгэлтэй харьцдаг. Тэгээд юм жүжицүүгээ амар тийм философик маягаар ойлгодог ингээд. Ингэж орж болсон юм чи ингэж гардаг юм байж л таараа гэдээ бүр ингээд өөрөө гүн ингэж хайж бодож судалж үздэг. Тэр нь надад бүр амар хөндлөмөр санагц. Тэгээ өөр нь очиж яг тэр эдийг нэлээд балиаш эхлэе гэж бодоод байгаа хагас өдөр. Манай эдрийг чинь бүгд ах гэж хүндэлдэг ш. Эдрээ ах гэдэг ш. Тэгээд эдийн яагаад тэгээд эдийн. Үгүй яагаад чинь тэгээд ер нь ингээд айгу тусч хөлтөл манай эдрээ чи өөрөө айгу тийм ер нь амьдрал нь ингээс айгу ажилсаг гэрүүл төссөн. Багаасаа ингээл одоо толтон аим ингээл юмны арга ухааныг олсон хүүхдүүд гэдэг ш. Яг л тийм хүүхд эдрээ одоо айгу IT-ийн чиглэлээр сурдаг. Тэгээ яг энэ тэмцээний одоо ингээл одоо энэ бүртгэл дата мата бүх юм одоо манай одоо дата инженер хэм холбооны бүхэл одоо ингээл техникийн бүх юмыг хариуцдаг одоо ингээл интернет дээр бүртгэл манай бүртгэлч бас Арабын нэгдсэн Эмират улсын EJP туурыг байгуулахад хамтарч одоо сүүлийн 6 дахь жил бид нар 6 жил хамтарч зохион байгуулж тэдний яг одоо ингээл цахим систем бүх юмуд нь одоо манай онлайнаар бүртгэлний явагддаг мөнгө санган бүх юм нь онлайнаар ингээ явагддаг дээрээс цаас хэрэглээ гэдэг тий бүх юм одоо ингээл би хэзээ барилдах байгаа утаснаас арчилдаг тий аппликейшн бүх юм ингээд бүх юм зүйлийн үед наа тийм тохиолдож явж тэрийг одоо гол хариуцдаг хүмүүс манай эдрээ ах. Тэр чи ер нь айгу мундаг юм бэл. Энэ мөнх ах биш үү? Бас яг одоо ийм залуу байхгүй. Одоо ингээд хэдэн жилийн өмнө зүгээр юм төрийн аль байждаг тийм аюу том бүдүүн залуу байсан байхгүй. Одоо бүр ингээд юм амар тамирч юм. Жинхэнэ нөгөө мужиктэй яг юм булчинлыг бие мийтэй тэр ирүү нөөр мөр те ер нь айгүй хурдан тэгж өөр тэр бол яг 8 сарын дотор цэнхэр бүс авч ирсэн авсан гэж сонссон те тийм манай мөнх өөрөө залуухтаа шиг залуу л да хүүхдтэй байхдаа волейбол тоглолт хүүхдсэн юм лээ тэгээ волейболын тамирчин байсан тэгээд спорт тоглоом айгүй нэг спорт угаасаа Монгол хүүхдүүд нэг спорт хөөцөн нэг тийм байж дэг техникийн дийлэнх гэх тэгээ мань хүн нилээн таргалцсан тийм залуу анх клуб би анх хартаа миний анхны танил тэргэл үндэс өрөлддөг байсан юм уу? Штанг бид нэг барилдаг төрхтэй би энэ. Тэгсэн ирнэ нэг ийм том нэг 100 шахсан хэлтэй нэг ийм нөхөр орж ирэл. Нилээ маста тий. Тэгээ штанг хийгээд нэг павер маурах юм болов гэж бодчихлаа байсан. Тэгээд яахыг ингээд жижигцүү кикбокс ингээд юм явахгүйсэн ингээд турах зорилгож мэдээгүй тэгээд би турна гэдэг юмыг нэг тийм юу хүлээж авдаг л дээ. Тийм нэг сүдтэй зүйл биш гэж ойлгодог байхгүй. Тархалт гэдэг юм уу? Эсвэл хүний хөдөлгөөн сайн байвал хүн нэг
хаашаа хөдөлж ийн хөдөлгөөн нь одоо хэрэгтэй юмнууд ингээд зайчлал илүүг нь хасаал ингээд физиологи хөөштэй угаасан. Тэгээ анх мөн гэрэл явжсан. Тэгээд бэлтгэл аягүй сайн хийдсэн. Бэлтгэл тасалдгүй. Тэгээ кек бокстай яваал, ирээл жижигцүү ороод, ахаал маргааш нь кек бокс, жижигцүү кек. Тэгээ нүдэн дээр ингээд турж байгаа юм чи мэддэггүй байхгүй юу? Ингээд 2-3 сар ингээд нүдэн дээр байгаад болох нь хүүхэд нь хажуудаагаар өсчих нь мэддэггүй шүү дээ. Сар мар ингээд гадагш явж ирэхээр өнөө жижиг хүүхдүүч аягүй хүүхдүүч аягүй том болцсон. Үу яасан өндөр болчих гэж мэд. Яг турж юм хүний нүдэн дээр ингээд хам бэлтгэл хийж байгаа юм ажиглагддаг. Тэгэл найз нөхд нь ингээд хүү хаа. Мөнхий аягүй бол найз нар ирсэн шүү дээ. Бас таргандуу найз нар нилээ ирээ турсан. Тэгээ жижигцүү мөн өөрөө хэвтэй гэдэг бүх үе нугалмыг одоо ингээд хүн л хаашаа л үний үе нугалм хаашаа хөдлөх ёстой бүх тийм юм дасгалт нь бэлтгэл дээр нь байж идэг. Нэг бэлтгэл дээр гэсэн тэр нь алдагддаг ингээл хэвтээд ингээл нуруу хаашаа хөдлөх ёстой бүх хааш түнх үе мөч нь хаашаа л бүх үе мөч хөдлөх ёстой. Тэр болгоны хөдөөж яадаг ингээл хүний хаяад хүн чинь хөдөлгөөний дата баз ингээл хаяад идэм байл та. Хүүхд тухта гүүч хараагаал өнгөрөөд бөмбөрөөл ингээл амар голон хөдөлгөөнүүд ингээл хоримтлуулдаг. Тэр хоримтлуулс хөдөлгөөс үлдээ ингээ ашиглахаа байгаа хаягдаал тэгээс үлдээ нэг хэвтдэг тий. Устдаг алхдаг хөдөлгөөн бол хамгийн их тий. Тэгээд өнгөрдөг бөмбөрдөг хөдөлгөөнөө бүр ингээ 10 жилээс хойш баг ингээ хайчдаг. Тэгээд нуруу мурууны суулт илдэгээл сонин хүмүүс ярьдаг юмнууд бий болчдөг тий. Яг тэрийг нөхч өгдөг талаас нь жижигцүүгийн хөгжиж байгаа гол шалтгаан банк бол 90-ад оны ингээл жижигцүү банкын тулааны урлагтайгаа адилхан хэн айл спорт танай одоо хөгжүүлэх гэж очиод Америкт очиод танай одоо Калифорни хамгийн лаг тулаан чи тэрнтэй ч мэ тулахыг хүсэж чинь тулаал жижигцүү юм спорт гээл боож өчөөл яваад байдаг. Ерөнхийдөө жижигцүү бол хөгжсөн түүхэн таниулж байгаа энэ тулааны урлагийг таниулж байгаа түүхтэй шүү дээ. Одоо холимогдлоонд яагаад жижигцүүгийн тамирчлаг байна? Холимогдлооных яагаад заавал лаг тамирч жижигцүүгийн бэлтгэл хийж эхэлж байна вэ гэж чинь. Тийм шүү. Гол үндсэн дээр ихгүй ерөөсөө жижигцүүхний одоо UFC-д ч юм уу одоо ингээл тулааны холбоодууд дээр зодтолж байгаа жижигцүүгийн тамирчдад гол төлөв хурдан боож очиод ялахыг хүсдэг. Хүнийг цохиол нүүр аманд балбаал тий. Хамраа нуглаал хөмсгийн задлаад ингээ байхыг хүсдэг. Жижигцүүгийн философи нэрсэн дээр бүр зарим жижигцүүгийн тулаанчд бүр ялангуяа энийг харуулахыг хүсдэг шүү дээ. Би хүн бэртэх өөрөө бэртэхийг хүсэхгүй байна. Гэхдээ би ялмаар байна. Тэгээд очиж боогоо дуусах чинь хүнээж бэртэх, өрсөлдөгчөнд бэртэх, өрсөлдөө хүндэлж जैन тий. Өрсөлдөө бэртэхгүй ингэж जैन. Тэр талаасаа жижигцүүгийн спорт анх 90-ад оны үед ч юм ингээд нэг хурдтай хөгжсөн ерөөсөн тулааны урлагт жижигцүүгийн тамирч дамгаалаад эхэлсэн лаг болцсон ингээл. Энэ талаас нь одоо сүүлийн үед бол ерөөсөн ингээд 2000 он одоо ингээд ялангуяа ингээд юунаас ерөөсөн ингээд насны хичээлдэг бол түрүүнд ярьсан тий. Бүсний систем гэж гоё юм байлаа гэдэг. Үнэхээр яг бүсний системүүд академик сургалт байхгүй ерөөсөн 1-р курс, 2-р курс, 4-р, 5-р курс гээл тий. 5-р курст өгсөн одоо магистрч байт юм тийм үү? Магистр гэдэг нь 10 босч байт юм. Яг ерөөсөн ингээд курс дамжаа ингээд академик сургалтын л байдаг нөө диплом нь واخгүй. Анх орж ирж байгаа хүн бол одоо цагаан бүс зүүн тэгж цагаан бүрс 1-р улирлах хичээлийг дуусвал одоо ингээд 1-6-аас аав ч гэдэг юм тий. 4 улирлын хичээлэнд 4-6-аас авлаа одоо хаашаа дараагийн бакалавртан суух болж байгаа шүү дээ. 2-р курстаас уун ингээд тэгнэ. Яг одоо ингээд ягаан бүс бол яг багшлах хэрэг олж авдаг واخгүй. Багш нарын дор багшлах хэрэг. Одоо багш нарын төлөвлөгөөний дагуу хичээл заагаад ингээд хүүхдүүд хичээл хэрхэн нэгдэг. Тэр маань одоо яг л эрдмийн зэрэг хэрхэн бакалавр төвчний хүн байхгүй. Ягаан бүс төвч. Бакалавр төвчний хүн гэсэн. Одоо хөөсөн бол яг л одоо хай төвчнөр ороо барилдаа тэмцээнд орох хэмжээний болж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол тийм хэмжээний улсууд гэж ойлгож байна. Тэгээд яг бор хар бүсүүд бол одоо ингээд академик сургалт явуулах хэмжээний улсууд бий болж байна л гэсэн. Ахаа тийм улсууд бэлдэх хэмжээний улсууд гэж ойлгож байна. Тэгээд хай төвчний яг тэмцээн уралдаанд бол яг л том тэмцээний өрсөлдөх чадвартай юм чадамжтай улсууд бий болж байна. Тэгээ яг бүс гэдэг бол заавал тамирчин ингээд амжилтаар олгодог зүйл биш. Ерөөсөн хүний сурсан мэдсэн одоо ингээд одоо ямар ч одоо хаашаа медаль аваагүй хар бүстэй ингээд лаг дасгалж хэмжээнд очсон академик сургалт явуулах хэмжээнд очсон улсууд хүртэл байж л шүү дээ. Тэгэл гоо жижигцөг бий болгодог жижигцөг ингээд тамирч бэлддэг. Нийгэм рүү одоо улс орныг спорт хөгжүүлэх гэдэг гол зорилго нь ерөөсөө олимпиад биш шүү дээ. Хүн амаа ирүүлэх шүү дээ. Тухайн нэг хэсэг улс орнууд юу олимпиад мөнгө гэж ойлгоод байдаг. Тэр биш байхгүй. Олимпиад мөнгө бол яг улс орн таниулна айгүй гоё зүйл. Тэр спортоор хичээлэх хүүхэд гэж хүүхдийн хүсэл мөрөөдөл болж өгдөг байхгүй тэр хүмүүс. Одоо 8 он Төшинбаяр Бадруугнаар олимпиад ургааснаар Монгол хүүхдүүд яаж спортоор хичээлв? Бокс judo тий. Гол юм хүүхдүүд хүсэл мөрөөдөл хайж явдаг юмтай байхгүй ерөөсөө. Яг тэр. Яг тийм учраас олимпик гэдэг улс орн бол спортыг одоо яаж харж байгаа нөхөр ерөөсөө хүн амаа ирүүл байлгах.
хамгийн том юм. Одоо спортоос илүү зүйлийг улс орон одоо ямарч олоогүй л явж штэ тий. Илүү зүйл олдвол спорт алга болох. Тэг ямарч энэ спортын зүйлээс илүү зүйл бол олоогүй л явж. Спортод цаг зарцуулахгүй бол им тэрэнд мөнгөө зарцуулахтаа бэлдээ гэдэг үг байдаг шүү дээ. Ер нь л тэр л дээ. Тэрнээс гадна одоо нөгөө жижитсу яг ялангуяа жижитсу бол ингээд гудамжны одоо тэр нэг юм муудалцаан те бие бинийгээ зохиод одоо заримдаа ингээд нас орчиж जैन эндчиж जैन тиймэрхүүнээс аягүй сэргийлж байгаа байхгүй. Одоо жижитсугийн гудамжинд ингээд болсон тохиолдлуудын тухай ингээд YouTube-ээс бахан бичлэг үзлээ л дээ. Тэгмэд ихэвчлэн ерөөсөө тэгэл боож унгаагаад байгаа байхгүй. Ер нь боож унгааж байгаа нь яг жоохон аюулгүй харагдаж магадгүй л дээ. Гэхдээ тэр чинь амар инэрэнгүй юм байхгүй те. Тэр хүний ингээд хамар амын хуглаад нүд амын ингээд яаж гэсэн зүгээр ингээд боогоод ухаан алдуулаад тэгэл аюулгүй болгоод тэгэл нөхцөл байдлыг намдаачиж байгаа юм байхгүй. Яг хүн болгон тиймэрхүү скиллтэй байх юм бол тэг гудамжинд ингээл хүмүүс чи муухай хараад байна уу маа нүгэл тиймэрхүү хүмүүс ер нь айгу цөөрөх болоо гэж бодож байгаа шүү дээ. Тэр нь бие хамгаалах, аль ч тулааны урлаг бие хамгаалах бас энэ зүйлүүд байж идэг. Тэгээд жижитсу бол одоо эхнээсээ одоо ямарчсан зайг барих хэвээр одоо та нар ороод ингээл яаж арагшаа унчвал босч ирээд яаж хүнээсээ зайтай босох уу? Хүн рүүгээ очиж босох уу? Эсвэл хүнээсээ зайгаа авч босох уу ч гэдэг юм. За ингээд хажууд ингээд сандал руу шахчихаар хүнээсээ яаж зай авах уу? Гэх юм уу. Ерөөсөө ингэ бие хамгаалах талын их хөдөлгөөнүүд аль болох өнөө цугт гэдэг чинь хамгийн сайн зүйл байхгүй юу? Цугтах чинь хамгийн сайн зүйл. Яг тэрэн шиг ерөөсөө зай авна гэдэг нөө цохилтоос хол зайтай байна гэдэг бол одоо хамгийн нэгдүгээр тийг халах юм ерөөсөө. Тэгэхээсгүй бол би ийм эзэмссэн учраас зодчоод боочоод явна гэдэг ойлголт бол бүр хамгийн сүүлийн асуудал л та. Яг тулсан үед те. Бүр ингээд үнэхээр гарцаагүй байдлаар бол хүн өтчихсэн харуулсан ш. Тийм учраас яг өөрийнхөө сурсан юм ашиглаад ингээд гарахад бол толгойн аврал юм хамгийн зүйл. Мултрах, зүхтах ер нь тийм техникүүдийг аягүй их заадаг шүү дээ. Hipscape. Найдлах. Тэгэл болч зүхтах гэл. Сайн зүхтах хэрэгтэй. Хурлангүйдэг байх хэрэгтэй гэж. Баригдчихвол тэгээд яахт те хаашаа нэг баах гээд үзэн тэгээд. Хаашаа. Амар гордог байсан чи араасгүйгээ бариад авах юм бол тэгээд задаад авах юм бол баах гээд үзэн тэгээд болохгүй дахиад зүхтана. Үгүй тэгтэл надад бол тэр амар санагцсан. Би яг гудамжинд явж байгаад яг жижигсэг яган бүстэй хүн ч одоо хар бор бүстэй ч юм уу те хүн энгийн хувцтай явж байгаа шүү дээ. Тэгээ би нэг жоохон саксуу баги байлаа гэж бодъё заяа. Тэгж байгаа тэр хүний уурыг амар хүргээд тэр хүн яг үнэхээр ингээд төвчээр нь дууссан гэж бодъё. Тэгэхэд бол би яг над дээр ямар аюул тулгарч байгааг бодохоор бас л амар. За тэр боолт бол яг аюулгүй. Өчөө бол аюултай шүү дээ. Яг ингээд л одоо нөгөө улангасцсан байгаа хүн чинь өөрөө ингээд болиомолиг гэх юм мэдэхгүй зүтгэжүүл яг тэр хүн зүгээр яг ингээд ирэмдэг болох ч аюултай байхгүй. Одоо жижигсзүгээр хичээлэхээр ер нь бэртэх багадал ч юм уу энэ бэртэл байх бах те ер нь бол мэдээж тулааны урлаг юм чинь нэрслэлд бэнз юм бол байж таг хөдөлгөөнүүд ингээл барилдаа ялангуяа тэмцээн дээр бол тиймэрхүү зүйлүүд бол байна. Бэлтийн яагаад жижигсүг ингээл нэг бэртэл бахтай спорт ингээл эрүүл мэндийн спорт бүх насны хичээлээ ингээд байгаа гэдэг маань ерөөсөө нэг бэлтгэл дээр ингээл нэг шийддэг барьдаг иймэрхүү юмнууд айгүй баг хөвтөөд ингээд бөмбөрлөдөд ингээл яваад идэг. Тэгээд яг бүс бүсний төвшингээ хардаг. Ерөөсө хин хинийгаа ингээд одоо ингээд чамайг хараад өөний цагаан бүстэй мэн би энэтэй бол яг ийм төвшөнд барилдах хэвээр. Би бол хар бүстэй энэ тийм төвшөнд барилдах хэвээр. Тэгвэл очиод ингээд нухчаал боогоол ингээд кап аваад иж болох юм шүү дээ. Ингээд тохой өөрөөр нь барилдуулаад ингээд гой тааруулаад тий. Тэр хүн ч гэсэн ойлгодог би энэ хар бүстэй үнэтэй юм байна. За би бол надад бол ямар ч ингээд байх юм байхгүй өстой юм байна. Тэгээс хар бүстэй мэн гайгаад бор бүстэй мэн хайгаад иж болохгүй. Өнөө бор бүстэй ч ойлгож байгаа шүү дээ. Өөний цагаан хүн байна. Ингээ барилдана. Өөртөө харуулаад ингээ барилдана. Тэгээд буруу хөдлөл энэ буруу хөдлж ингэж ийн гэдэг. Ер нь одоо хүмүүс одоо та нар гаруудад ингээ очиад хүүхдүүд залуучдыг гоё ааштай ингээд нэг тэгээд ингээ өөртөө яг тэр замаар явцсан учраас яг цагаан бүст ингээ ороод очингууд энэ цагаан бүстэн маш том хүндлүүлж идэг. Яг ахлын хичээлж байгаа улсуудыг айгуу том бүстэнгүүд хүлээж авдаг, хүндэлж авдаг. Жижигцүгийн ер нь спорт өөрөө ч тийм шүү дээ. Ер нь жижигцүүд бол энэ айгуу гоё. Ер нь ингээл ингээл том баризэлээд ингээ хар бүстэй улсуудыг харж хахад үнэхээр гоё ингээд хүний гоё ингээ хүлээн зөвшөөрд ингээл тэр ингээ спорт хичээлэх гэж байгаа. Тэгээ өөрийнх нь дуртай хийдэг юм хүмүүс хийж штэ хийх гээд штэ тий. Тэгэхээр гоё үстэй ер нь яаж ч утсан. Миний дуртай зүйлийг хүн хийх гэж байна. Бид нар бүгдээрээ дуртай болох гэж байна гэдэг маань ер нь гэрүүл ингээ том болох гэж байна гэж айгуу гоё шүү. Анх жижигцгийн спортын хөгжлийн талаар анх нэг Бразил 9 онд Монголд ирж ирсэн одоо. Манай Наран тунгай гавьяа Мукэслен тэр бид нар бас тэр Бразилийг ханх тэр том зодооны тэмцээн анх Бээжин рүү явцгааж ирсэн. Тэгээд тэр Бразил анх 9 онд Монголд ирээд яг Монголыг ингээд судалж үзэж жагаад
Монгол руу ирэхэд ингээл Монголыг сонирхоход хэлсэн юм л. Тэгээд ингээ бүртгэл энд жижиг ертөнц хайжсан чинь миний US-д орсон бүртгэл байжсэн нөө. Анх явжсэн. Тэр бүртгэлийг хараад миний тэндээ тэр байгууллагаас миний мэйлийг гуйж аваад тэгээд над руу мэйл хийчээ. Тэгээд би хүлээж авъя гэд ингээ тэгээд харилцаад тэндээс ингээд ирж ирсэн. Бээжинд байдаг хятад. Бээжинд тухайд нөө яг промотер хийгээд бас өөрөө ингээд жижиг хичээл хэмжээлээр явж ирсэн юм л. Тэгээ Монгол дээр анх танилцаа. Тэгээ надад анх жижиг спорт чи Монгол ингээд эхлүүлж байна. Та хэд эхлүүлж байна. Айгуу сайн байна. Гоё байна те. Тэгээ би ингээд хичээлмээр байна. Тэгэл манай жудогийн шигшээд орж бэлтгэл орвол. Тэгэл би өөрөө Баямка ургас сургууль багшлал гэсэн тухайд. Тэгээ шонхор сургуульд ороод ингээд бэлтгэл хийгээл жижиг ингээд хийж эхлэх гэж байгаа хэдэн 10 гаруй хүүхдүүд. Миний хэдэн жудогийн шавнар. Би өөрөө жудогийн шавнартай байсан. Тэр бүр ингээд жижигцгийн талаар ингээд ойлго. Тэр үнээс бид нар нилээ их ойлголт авч авсан ингээд. Ер нь дөрөв юм ингээд оноо авны жижигц ер нь юм байна. Тэгэхээр тэргүй надад ингэж хэлчихсэн чи тахал гэж мэдхүү л гэж. Мэдлгүй байх байл гэсэн чи. Жижигц яг тэгж тарах нь хараарай чи гэжсэн. Тахал яаж тархадгүй жижигц яг тэгж тарах нь чи хараарай чи гэлсэн. За тухай чи бич нэг тийм бас гоё спорт гэж л удснаас ингэж өнөөдрийн хэмжээнд ингэж дэлхийн нийтээр ингэж түгэн тарах нь юм амар спорт болно гэдэг. Европ моров тухай чи нэг тийм сайн биш байсан шүү дээ. Яг Америк тийм ингээл яг Бразил тэр тиймүүд айгу өндөр хөгжсөн. Аз нэг тийм сайн биш. Ийм байсан үе ихгүй. Одоо сүүлийн марг ингээд 6 жил мэл Европ энэ Аз бол солиорл ба шүү дээ. Яг л тахал тархаж байгаа юм шиг. Одоо Европ түр ингээл захын хот бараг тэмцээнтэй болцсон. Тэгэл хүмүүс хичээлдэг болцсон. Тэгэл ялангуяа Аз маз бол одоо ялангуяа тэр Арабын орон энэ төр бол одоо та нар Арабыг сонирхол Арабын нэгдсэн Эмират бас яг бас ингээд нөө жоохон одоо нэлээд баян болцсон ч гэдэг юм уу те. Хүүхдүүд нь элдвэнзээ сошиал элдэм рүү орцсон. Тэг ямар нэгэн юм нэг биеийн тамир хэрэгтэй болцсон. Биеийн тамирынх нь хэрэглүүр ингээд хэрэглэх ямар хэрэглээ сонгох уу, ямар спорт сонгох уу гэдэг дээр юм нэлээд юм болж байгаа. Тэгээд жижиг сонгосон юм л судлаа. Тэгээд яг Абу Дабигийн одоо шайх нь жижиг Америкт хийдэг гэсэн. Ийм тэгээд ер нь жижиг сонгоод одоо сонирхож байхад Арабад тухайд хэдэн оноос юм 10 жилийн хөтөлбөртөд оруулсан. Одоо хүүхдүүдийн 10 жилийн хөтөлбөрт нь жижиг хичээл албасаар ордог болсон. Цэрэг цагтаа хүчний байгууллагын өдөрт 2 цаг заавал хийдэг. Тийм хуваарьт нь орсон. Тийм 15 онд яг дийлэгний баг 90 өвн барьзил 500 гадаад мэрэгчлэнтэй. Тэгээ 15 онд 17 19 он ч лөө 700 мэрэгчлэлтэй авны гаднаас. Тэгж их одоо нэг хүний цалин кило доотлон $4,500 байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Бүр яг тэгж жижиг хөрөнгө оруулалт. Үндэсний хэмжээнд хөгжиж. Одоо Арабд үндэсний хэмжээнд болцсон. Одоо Арабд жил болгон World Pro гэх том дэлхийн оруулдаг. Тэрийн бүр спорт аялжуулалтайгаа холбогдсон. Эргээд бас нэг шархаа өгч шүү дээ. Тий 11 жилийн өмнө сая долларын шагналынтаасаа тэмцээн Абу Дабид эхэлсэн байхгүй. Сая долларын шагналын 11 жилийн өмнө шүү дээ. Йоо. Тэгээ бид нар тэр тэмцээнд явахаас аягүй боддог байсан барилж явах та. Өө энэ бүсэнд Ямар гоё юм тий. хөхөд очоо ингэчихэд $1000 сохичих юм биш тэгэл тухайд хардаг бүс-бүснийх нь ангил дээр ингээ мөнгө шагналууд. Тэгээ 15 ондыг манай улс өгөөж ин авч эхэлсэн л дээ. 15 онд 14 онд Азийн холбоонд бид нар нэлээд Азад нэлээд хөгжиж ирээ. Арабууд Азийн холбоор орж ирээд тэгээд бид нарыг нэг улс оронд ураад Тайланд анх бүх Азийн орнуудын тэм жижигцүү ингээд толгойлж улсууд нь ураад. Тэгээд тэнд анх жижигцүү заагаад Бразилд анх зааж байгаа. Тэгээд бид нарт тэгээд тэр Бразилуудтай би айгу тухайд хамгийн сайн сурагч нь байж тараад Азийн орнууд дотор. Тэгээд надад айгу тийм хайртай. Бид нар одоо сүүлийн айгу сайн найзууд болцсон. Тэгээд тэд нар ийм AGP одоо AGP гэх компани болцсон. Тухайд Арабын холбоо жижигцүү холбоо нь улс орнууд руу ийм тэмцээн хийх гэж байгаа. Аваргуудыг нэг шалгаруулж үнэгүй зардлын татна гэдэг. Тэгээ 15 онд Монголд анх Арабын жижигцүү холбоотой хамтарч ингэ тэмцээн хийсэн бид нар. Тэгээ 11 манай улсын аварга тамирчдыг бүх зардлын дааж байгаа. Нэг хүний $8,800 бүх зард одоо иншүрэнс, плед, юу гэдэг юм те. Даатгал, маатгал бүх юмыг даагаад ингэж авч ирсэн. Тэгээд жил болгон Арабуудыг манайхаар улсын аваргад сайн тамирчид ингэж явдаг. Ийм цаг үе бий болсон. Тэгээд нэлээд гоё жижигцүү хөгжүүлэх гэж Арабын нэгдсэн Эмират бас айгууг бодлогоор. Тэгээ би яагаад ингэж мөнгө үрээд одоо үнэхээр баян орон мөнгө үрээд идэм болов гэж утсан. Сүүлд одоо ингээл яг хотор нь ороод тэр хүмүүст ажилдаг улсуудтай найзлахад болоо ингэ явсан чинь ерөөсөө ингэж цацаад хүрээлийг бий болгоод эргээд одоо тэр ингээ зүгээр одоо сүүлийн дэлхийн аваргын статистик гэхэл 100 орны 60000 гаруй хүн байна. За тэрийг нэг 2000 араб 4000 хүний зүгээр бүртгэлийн хурамж $100 гэж бодоход хэдэн доллар гарч ирэх вэ? Тэг бүртгэлийн хурамжаар. Тэгээ тэр нөө арабын нислэг ашиглаж гэнэ үү? Тэгээ арабд очиж аялал жуулчлалгээд юу хадин те. За манай Монгол ихэд сүүлийн үед одоо жижигцэг холбоод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй явдаг спорт болчихлоо шүү дээ.
70 эдүний бүрэлдэхүүнтэй явдаг юм нэг тэмцээнд явдаг спортын холбоо гэж ямар холбоо та нар судлаад үзнэ. Ямар ч сан сүүлийн 2 жил бид нар 70 эдүнтэй дэлхийн аврагт оролцож утсан. Тэгээд Монгол тамирчдаар бодоход зүгээр 70 эдүн хүнтэн Абу Дабид очичоо зүгээр нэг хүүхдүүд за 50 хүүхэд нь очиод Ferrari парк руу ороод $100 төлж байгаа. Тэг чинь зүгээр ингээд спорт аялал жуулчлал имийгээд одоо тэр World Pro-г 2 жил болгоно гээд 2 жилд нэг удаа болгоно гээд нодон тэгсэн чинь засгаас нь наад чи ашигтай байна. Жид болго хийгээ буцаагаад 2 жил болгоно жид болгоно. Тэгэхээр спортоор яаж нөө имийг тэгдэг буцаад ашиг болж чадж байгаа гэдэг амар л. Амар байна тий. Айгуу гоё тэрнээс та надад айгуу санагдсан. Тий. Сүүлийн үед одоо нэг холбог тулаанч одоо UFC тэр бол одоо бүр амар ингээд хүн болон үздэг болчихлоо шүү дээ. Ер нь бас амар сонирхолтой. Зодон ч өөрөө бас тийм нэг юм өвдөлттэй биш байгаа тий. Зодон явуулагч. Тэгээ тэн дээр бол одоо ингээд сүүлд одоо Conor McGregor ч тийм үү боолгуулаад дуусчих жоохгүй. Тэгэл жүжигцэл явж байгаа байхгүй тий. Тэгээ одоо жүжигцүү кикбокс хоёр одоо яг холбог байхаараа одоо яг тэр UFC-гийн гол юм байгаад байна тий. Юу нэг одоо залуучууд бол яг нэг энийг л хүсэж байгаа л да. Ер нь бол UFC гэдэг чинь өөрөө холимогтлын холбоо л доо тий. Яг NBA яг холимогтлооны спорт ч өөрөө энэ бол миний ойлгодог зүйл байхгүй. Одоо халдварын бие хамгаалах урлагуудад нэ халдварын төрлүүд одоо kickbox, box, judo, чөлөө одоо үндэсний өх мута юу ч байдیں۔ Тий одоо ингээл бие хамгаалах урлагууд байна штэ. Одоо халдварын төрлүүд. Ерөөсөө холимогтл яагаад хүмүүс сонирхож байгаа нөхөр ерөөсөө торон дотор тэднийг оруулаад хэн сайн та нар үзэлтэй дөрөв байхгүй. Дуусаа. Чи чөлөөтэй бол чөлөөтэй ашигла, жудуу бол жудууг ашигла, жижигцүү бол жижигцүүг ашигла, фокус бол фокус ашигла. Торноос хэн гарч ирж чадах юм. Тэгээд тим бол гой дүрмтэй болохоор одоо ерөөс гудамжтай дүрм гэж ойлгож байна ш тэрийг бол. Байгалийн шалгарал واخгүй юу? Тий. Чи чадaltaа бол яа л тэ. Тий. Тэгээд болоо. Тэгээд жижигцүүгийн ганц хөгжсөн юм нь яг тэрэн дээр жижигхэн тамирчид аягүй бол ялж эхэлсэн. Тэгэнгүүт хүмүүс ерөөсөө бие хамгаалахын хамгийн дээд хэлбэр бол жижигцэн юм байна гэдэг маск бүр ихэнх маа одоо ягаад ингээл тулааны урлагийнх ярихаар тулааны урлагийнх би UFC иймэрхүү юмнуудыг сүүлд аягүй сонирхдаг бас л тоо. Тэгэхээр сүүл би нэг тийм тэрийг тулааны юм сонирхдаг жижигцүүч удаа жижигцүүл явцсан ингээ явцсан. Одоо ч гэсэн нэг тийм улаан ярьж юм зодоо модоо нэг үзээд байдгүй. Тэгтээ айгүй гоё бас аяа нэг үзэх туртай. Тэг өөрөөцнөө ялангуяа өөрийн шамив тамирчид үзэх юм бол айгүй гоё үзэж очиж. Айгүй огшмор айгүй гоё огшдог байхгүй. Ер нь тулааны урлаг үзэх чинь айгүй гоё шүү дээ. Тэгээ яг ингээд ер нь би энэ миний боддог зүйл ихгүй. Ингээ торлоо оруулаад хэн лаг одоо үзэлтэйгээ тавьчихдаг. Тэгэл болоо. Тийм учраас хүмүүс айгүй их сонирхдаг одоо ингээл одоо спорт дотор бол амар л шүү дээ. Холимогтлын интернет ямар ч амар. Одоо яг нэг арай л нэг хазах нүдрүү хатгах те бүр яг тэр нэг балмад юмнуудыг нь хасаал тэгэл бараг л дөрөмгүй шахав байж байгаа байхгүй. Тэр нэг хаачлах гэдэг нэг юм их байдаг шүү дээ. Тэр чи одоо жудо жижигчүүд энэ тэр 20-д байд юм л. Тэгсэр нэ MMA-д байж байгаа жишээ нэ тий. Хаачлахс нь аргашаа хүний өвдөг гэвгүй болгоно. Тэгээд аргашаа нурмар ер нь жоохон 20-д самбо спортод байдаг. Тий. Ер нь жудо 20-д, жижигчүүд 20-д. Самбод байд юм а тий. Самб ч бас нэг байлдын самб тустай байдаг тий. Байлдын самб тустай юу тий. Тустай. Та самбар бас явж ирсэн гэсэн тий. Тий би самбар айгу олон жил барилжсэн. Улсын аврагаас 4 удаа улсын авраг болов. Аха. Оо 4 удаа. Самб ч бас айгу тийм гой сонирхолтой. Хабиб ч н одоо самбын хүн гэдэг байна шүү дээ. Самб айгу гоё спорт шүү дээ. Одоо Педро Эмеленко гэж одоо сая цудаг тайллаа шүү дээ. Одоо жинхэнэ самбыг дэлхийд одоо холимогтлон руу оруулж одоо тэр одоо манайхны тоглоод байгаа холбоо шүү дээ. Балидатор үлээ дээ. Тэр холбоо руу ороод одоо жинхэнэ гайхууллаа шүү дээ. Педро Эмеленко гэж юм чи одоо дэлхийд самбыг сурталчилсан л одоо хүн гэж ярьдэн шүү дээ. Ах 2. Тэгээ Валдин самбо спорт өөрөө бас гоё л доо. Нэг Валдин самбо одоо манай ноён өргөлөөч юм бол одоо мөнгө хэсгэлэн гэж бид рүндэлжсэн. Тэр залуу байна. Тэгээ дамлан бүрүүгээд одоо хошоо дэлхийн авраг байна. 62 кг тоглолдог гэсэн. Гişм одоо шүлээ шин залуу гоё залуучууд айгүй их гарч ирсэн Валдин самбод. Тэгээ Валдин самбо өөрөө бас гоё спорт шүү дээ. Ерөөсөө самб, жудо одоо энэ Бразил жижигчүүн төр чинь жудо самб эдгээр чинь нэг хэсгийн спорт гэхгүй. Одоо жижигцүү гэж одоо тэр зодтолдог төрлөө шүү дээ. За. Яг тэндээс гаргасан ингээл одоо Канагийн шавнар очиж ингээл одоо тэр харлан пивентер гэж самб үсгэсэн нөхдөө чинь яг л жижигцүү шавнар ингэж очиод одоо Оростон ингэж бие хамгаалах хурлаг ингэж бий болгоол бас л түүхэн ингэж жижигцүүтэй холбогддог. Жудо жижигцүүтэй холбогддог. Нэг сони юм нь одоо энэ Бразил жижигцүү шүү дээ. Жудод холбогддог байхгүй. Харин тий. Яг Канагийн шавнар ингээл Европ явлаа гэж хэллээ шүү дээ. Яг Канагийн нэг шавн
Барзилд очиод. Тэгээ Барзилд очиод ингээд 900 оны их үеэр жудоо хөгжүүлэх гэж очиж байгаа байхгүй. Жудоо дэлгэрүүлэх гэж Барзилд бууж байгаа. За Барзил чи өөрөө бас Японы цагаач магаас айгүй ихтэй шүү дээ. Аны үеэр ингээд дөрөвцөн нөхдүүд. Айгүй их Японтай. Тэгэхээр ерөнхийдөө тэр үе Японд хүртэл жижүүцүү жудоога ялгадаггүй байсан үе байхгүй. Жудооныг бас 900-ны их үеийг Японд танигдчихсэн те. Жижүүцүү ингээл жудоо ч юм уу жижүүч мэдэхгүй. Тим үед бас л Барзилд очиход нөхдүүдийг очиход жижүүцүүгийн мастерууд ирлээгээ сони хөвлөрийн тухайд биччихлээсэн юм байлээ л дээ. Жижүүцүүгийн мастерууд ирлээгээл ясам дээр бол жудоо хөгжүүлэх гэж очиж байгаа шүү дээ. Кано гэж жудогийн шамнаар очиж байгаа. Тэгээ хөгжүүлэх гээл ингээл яг л одоо тэр шавнараас одоо нараал Гресиг одоо Карлс Гресиг л одоо ингээл яг Гресигийн гэр бүлийнхэн хичээллээ яг эндээс тэгэнгүүт яг тухайд жудоо гэж хүлээгээд авцсан бол өнөөдрийн Барзил жижүүцүүгийн нэр нь Барзил жудооч гэх нэртэй байх юм бэл мэдэхгүй байна. Тийм шүү дээ тий. Тэгээд Барзил жижүүцүү гэдэг урсганыг бас жудоогийн шидэлт мэдлэлтэй юм багсгаал голдоо хөвтэй өрөлддөг юм техникийг урсгал бий болгоол тэгээ ингээ Барзил жижүүцүү ингээ хөгжөөл хөгжсөн төхөн юусэн. Тэгээ жижүүцүү жудоо жижүүцүү байхгүй. Яг хүмүүс яг сайн мэдэхгүй байгаа л байна л та тий. Жижүүцүү гэхээр яг жудоогоос юугаар ялгаатай байгаа. Тэгээ одоо яа ер нь бол яг шатар шиг санагдсан л да. Одоо шатар дээр нөгөө морь тэрэг тиймээ бирс эднэрийг одоо хослуулж одоо уйлдуулж тоглож байгаа шүү дээ. Аль нүгээр нь дайрвал энэчнээс сул байна. Энэгээр дайрчвал энэ нь хамгаалаад энэгээр дайрыгээд. Тэгмүүд яг жижүүцүү яг халтхан давтаж үзэхэд би бол яг нэг юм одоо нэг хүүгийн хөдөлгөөн тэмээний хөдөлгөөн мөлгөнөөс сурж байгаа шиг л яг санагдаж байгаа л өөртөө. Тэнгүүд яг шатар шиг санагдаад байгаа байхгүй яг ингээд за ингээд энэ рүү дайржсэн чинь нөгөө энэ болохоо болчихлоо. Одоо тэгвэл энэ рүү дайраад үзье гэдэг чинь яг нэг юм айгу зөв юм билээ жижүүцүү бол. Тэгээ одоо Checkmate гэдэг одоо хамгийн том клубын нэг клуб шүү дээ. Ерөнхийдөө жижүүцүүг яг шатар гэж шатрын нүүдэл гэдэг юм уу да. Одоо чиний ойлгоод байгаа зүйл бол жижүүцэг ертөнцид байдаг байхгүй. Тэг бүр ингээд одоо ингээд бүр шатраар тоглолт шатар шиг нүүж бэлтгэлээд байдаг байхгүй. Эхлээ нэг хөдөл чи хөдөл. Одоо би нэг хөдөлгөө шүү дээ. Би пасны хөдөлгөөг хөдлөлөө шүү дээ. Одоо би тэгээ зогсно. Тэнгүүд нөгөө нэг хөдөлгөө. Ээлжээр. Тэгээл жижигэр хөдөлгөө хийж жаад өчиж боох юм руу очиж байгаа байхгүй. Ямар гоё наа чаа. Тий. Одоо ингээд за чи нэг хөдөлгөө гэхээр нэг л хөдөлгөө. Нэг хөдөлгөөний үйлдэл. Одоо ингээд нэг алхаж байгаа нэг алхах. Тэнгүүд би дараагийн үйлдэл сонгож шүү дээ. Энэ одоо юу их гэж байгаа юм бол да. За пас юм болов боолт юм болов. За тэгвэл энийг авъя гээл нэг хөлөө ингэж хөдлөөч юм уу те. Ингээд нэг байрлалууд өөрчлөөд ингээд явж. Тэгээд сүүлдээ нөгөөт чинь ингээд байрлалгаа болоод ингээд боолгуулаа гээл туусан шүү дээ. Тэр дасгал аягүй гоё нөө яг шатар гэдэг тэрийг. Яг ингээд за чи хөдөл. За одоо би хөдлөе. Одоо чи, одоо чи гээл. Одоо чи дуусна гээл. Тийм ээ яг тэн дээр бол яг хурдны юг түр хасаад те. Зөвхөн яг хин одоо зөв сонголт хийж байгаа гэдгийг. Тийм сонголт байхгүй. Тийм байна. Тийм. Хурд хүч бүх юм хасаал ерөнхийдөө тэгээд хөдөлгөөний үйлдэлүүд эстралаа ингээл бодож эхэлж байгаа байхгүй. Тэр нөгөө удаанаар ингээд бодоод хийчихэр чинь дараа нь хурдан сэтгэдэг болно. Тий. Яг нэг ситуацид яг тулаан дээрээ ч юм уу те. Тэг нөгөө үйлдэлүүд ийшээ явахаар чи энийг ийшээ хөдлөхөр ашигтай байдаг штэ гэдэг хөдөлгөөнөч байна. Шатрч шатарч томьёолцсон байдаг штэ. Олон хүнтэй зэрэг тоглоо явдаг чи ерөөсөө тархинд томьёо бий болцсон байгаа штэ. Ингээд хараад тэр юм байна гээл ингээд томьёогоор нүгэн штэ. Шууд хариу үйлдэл хийдэг те. Тохир хариу үйлдэл. Спорт ерөнхийдөө тийм жижигцүү бас тийм байхгүй. Бас нэг дүгндэг тэр системнууд аяг таалагдсан. Тэр одоо нэг ашигтай байрлууд очивол өндөр оноод авдаг тий. Тийм яг чи гоё юм арсмаа л та. Яг жижигцэн бол өөрөө яг бие хамгаалал урлаг учраас яг адилхан. Яг ашигтай байрлалын төлөө тэмцдэг юм спорт байхгүй. Тэрийг нэг байрлал жижигцүүдээр хамгийн сайн байрлал дээр нь 4 оноо. Одоо тэрнээс арай буумар 3 тэгээ 2 ч юм уу те. Тэгээ тэр нь айгу цөөхөн одоо 2 онооны байрлал одоо 3 янз ч байдаг юм те. Унгаа чадвал 2 оноо. Эсвэл доор нь байж байгаа чи гарднаас дээш нь ингээ гараа дээр нь хүний дээр гарчих юм бол 2 оноо те. Бас хүний дээр гарна гэж чинь бас ажин штэ. Доороогоо. Тэгээд неон байлиг одоо өвдөглөөд хүнээ нэг эвгүй байдал дороо гэц нэвлээ дээр нь өвдөглөө ингээ 2 оноо. Ийм байрлал авч чадах юм чи 2 оноо. За 3 оноо гэдэг нь одоо дээшаараа хөвтцэн хүнийг хөлнөөс нь одоо хөлнийхэн тэр хүчтэй хөл байхгүй. Хөлнөөс нь зайчлаа хүний яг хажууд очиод дараад авна те. Тэгцэн хүн бол хүний хажууд гараад дарцсан хүн бол одоо ингээд хүнийг өчөж боох ч юм уу эсвэл тэр ингээд дараа хавтчих хахад те. Дараагийн тусламж иртэл ингээд хүний дараа хавтчих хахад бол аль нь ч ирсдэггүй байхгүй. Нөгөө хүнд ямар ч боломж айгүй багтай. Би хажууд нь ингээд хүнийг гараад дарцсан байгаа хүн чинь.
Нөгөө хүнд айгүй боломж баг. Надад бол одоо боломж биш шүү дээ. Боож болж гэн, өчөж болж гэн тий. Мөргөж болж гэн, цохиж болж гэн тий. Яаж болж амын таглаж болж гэн. Бие хамгаалахын тулд бол барилдан дээр бол тийм байхгүй л тий. Салтаанд нь байхгүй байгаа тохиолдол тий. Рискгүй болчих жоох байхгүй. Энэ бол хамгийн пас кард гэдэг ганцхан 3 оны барилахгүй жижигцүүгийн. Энэний төлөө хүмүүс айгүй их явдаг. Тэр 3 оныг авчихаар амьдрал дээр ч айгүй хэрэгтэй байхгүй. За тэгэнгүүт 4 оны байрал гэж байна. Уул байрал, маунт байрал гэж ярьж байгаа. Тэгэнгүүт хүний дээр гараад ингээд сандалиас ууччих. Тэр үл өстой ямар ч рискгүй гарын дарчин. Ерөөсөө бие хамгаалах хамгийн гоё байрал. Ардл нь адилхан, бэк контрол гэх юм адилхан араас нь ингээд авгачлаа орчдөг. Тэгээ ингээд салтаанд нөлөөгээд ингээд хүний түгжээ. Одоо түгжээ гэсэн үг юм л да түгжчихдэг. Тэгээд болоо. Тэр хүн тэгээд хоёлоо болох уу яах вэ? Яриад гоё яриа штэ. Амьдрал дээр бол өгш одоо болсон дээр өстой. Тэр муудад яах вэ гэж тий. Яах ч хоёлоо мууд чи тийнэ дээр за окей заасал бай гоё найз гэж юм нэ. Яг тийм нэрсэлгүй байрлууд айгуу гоё байрлуудыг авчиад оноо өгдөг. Тэгээ ерөнхийдөө бол жижигцүү бол ер нь ашигтай байрлалын төлөв тулаан баг. Одоо шатар бол тий. Шатарч ашигтай байрлал мадлах гоё ашигтай байрлууд явдаг шүү. Яг л тийм. Жодоо болохоор бол хараа онооны хувьд шал өөр тий. Одоо далаар нь нэг гоё газар унгаах юм бол өндөр оноо амж. Тийм жодоо бас сүүлдээ одоо ингээд анхны хөл хурж мөрдөг ингээл бас одоо бие хамгаалалт амьдралаас нэлээ би холдчихлоо гэж ойлгоод байгаа л да. Анхны зүгээр одоо сүүлд нь хөл авдаг манайхны Монголд нөхөдийг байхгүй болголаа гэж бөөм болсон шүү дээ. 2010 оны үед лөө. Ерөнхийдөө бие хамгаалалт урлаг гэх талаасаа илүү олимпийн урлаг ингээд үзүүлэх хүнд гоё ингээд торгон мэдрэмж тий байхгүй болох тий панк гой саваал тий тэгэл үзэгч гээл өөр тэр хүмүүс ч гэсэн хүн шидэгч ер нь гоё штэ та нар мэдхгүй юм уу би өөр ингээд болохоор ингээд Япон сауна гэж айгүй гоё мэдрэмж авахгүй хүний ингэж Япон сауна гэдэг нь хүнээс бүр илүү байна л гэж өөр харуулж байгаа зүйл байхгүй тэр амар техник штэ тий хурд хүч техникийн одоо давмгаал واخгүй Япон гэдэг тэгээ Япон аавн Озари аавн гэдэг бол айгүй гоё зүйл واخгүй тэгээ сүүлдээ одоо ингээд одоо жоо 2 хүн л хүнд нэг үзэгчд ойлгомжтой болох гээд үүднээс ингээ үзэгчтэй ойлгомжтой болох үүднээс оноог нь айгүй цөөхөн болгож байна. За тэгээд үзэгчдэд айгүй цэвэрхэн цэмсгэр байдлын үүднээс одоо хөлд ордог мордог тийм их үүдийн бүр байхгүй болгоод ийм болгоо. Тэгэл одоо жудаа бол юм цэмцээс нэг юм цэгцгэр спорт болчлоо шийдэл зайл так гэл. Тэгэхээр зүгээр яг бие хамгаалалт талдаа бол энэ дутагдaltaй болчих юм л да. Одоо хэвтэ өрлөө ч доошаараа хамгаалдаг. Амьдрал дээр ингээ доошаараа байж байгаа хүн ч одоо тэгээд бак гэл айгүй ямар ч стресс төрж мэдэн штэ. Гэч юм уу тэгээд яг бие хамгаалах талраасаа илүү тийм олимпик юм иймэрхүү гоё юм юу гэдэг юм те. Тэр одоо олон улсын том бодлого яаж авч байгааг мэдэхгүй шүү дээ. Ямар ч сан жудоо бол ерөөдөө юм болоо явж байгаа. Тэгээд жудоо хүндлэл энэ талаас бол философи нэгтэй ханц нэгтэй юм л спорт шүү дээ. Тий. Философи нэжлэг. Угаасаа нэг спорт шүү дээ. Тэгээд ховцон өрөлтөөстэй тийм. Дөрмөн л өөр болохоос ховцон өрөлт адилхан шүү дээ. Дөрмөн л өөрчлөсөн болохоос шүү дээ. Ер нь философи нэг спорт шүү дээ. Ерөөс нэг газраас гарсан. Нэг цус нэг стайл спорт байхгүй. Би анх гайхаад дүүсэн юм л да. Бразилийн жижитсу гэдэг яг нөө түүхийн сайн мэддэг байх та. Тэгээ Бразилийн гэж байгаа хэрнээ нэр нь жижитсу гэдэг ингээ Япон үг байдаг юм. Японоос л гаралтай байж таарлаа да гэж бодоод байсан гэсэн чи тийм л байсан юм байл л дээ. Тэгээ жудо гэдэг үг нь өөрөө ямар утгатай үг гэдэг юм бэ? Тэгээ жудо гэдэг жу гэдэг нь уян хатан, доо гэдэг нь арга зам гэсэн үг байхгүй. Ер нь уян хатан арга зам гээл. Жудогийн гол философч ерөөсөл тийм ч одоо ингээл та нар сонсч ирсэн үү ингээл Акема гэдэг нэг одоо эмч хүний домог гэдэг байхгүй. За ингээл юун дотор ингээл цэцэрлэг хүрээлээ өвөл ингээл явж исэн чил ингээл цас орцсон. Мотор юм однор ингээл цас орцсон ингээл. Тэр нөө залуу мөчрүүд нь ингээл цасаа унгаагаал буцаж байраа эзлээл. Хөгшин мөчрүүд нь ингээл цасаанд авах ингээд хугарж унаал. Тэгээл ингээл аяа ялахын тулд эхлээд найр тавих хэвээр байна гэл. Ялахын тулд эхлээд найр тавих хэвээр байна. Ерөнхийдөө энэ жудогийн уян хатан одоо тий уян хатмад одоо өрсөлдсөн хүчийг ашиглаж одоо өөрөө хүчгөөж болно тий. Тэр том хүний хүчийг ашиглаж унгаагаад ч юм бие хамгаалах ч юм уу тий. Одоо тэрийг залуу мөчрөл байгааз ингээ сайхан найр тавьж өгөөл цасаа унгачаад буцаал гой байранд очсон. Тэр ямар ч хэрэгсдэг. Тэгээ хатуу ингээл үнэхээр одоо юмд хатуул байгаадах юм бол тий бас хэцүү байхгүй. Уян хатан гэдэг юм ямар хэрэгтэй зүйл үү тий. Юмд уян хатан хандах, юмд уян хатан байна гэдэг зүйл. Ямар одоо буцаа байраа эслэх юм уу? Яг жудогийн нэг философи нэг тэр домог айгүй их явдаг байхгүй. Тэрээс ингээл аяа ялахын талд ихлэ найр тавих хэрэгтэй байна гэл. Яг тэр шиг ерөөсөө уян хатан арга зам гэсэн утгатай юм ханц байхгүй. Яг тэрэндээ нийсэн юм спорт жижигцүү ялгаа. Яг жижигцүүгийн утга нь юу юм бол? Яг адилхан байхгүй. Яг уян хатан арга зам гэсэн ханзууд. Житсу гэхээр яг нэг юм тулааны урлагийн бас нэг үг хэлээд байх шиг байна. Нин житсу, бай житсу юу гэдэг лээ. Одоо яг доо гэдэг Японы ихэнх спортууд юм шүү дээ, тий.
Dota, жүгтэй тий. Арга зам ийм юмд хүрэх уяа атнаар хүрэх ч гэдэм юм уу те. Хүчээр хүрэх ч гэдэм юм. Доо гэдэг ханзаад бас нэлээд яадаг юм шиг. Дожо. Тэр ямар ч спорт гэдэг бас нөгөө олимпиад төрөлд орно гэдэг босч байгаа хэцүү байт юм шиг байна тий. Одоо ер нь одоо саам бол одоо би бол болчмоор юм даа л гэл аягүй удаан бодлоо. Жүжигцүү бас хизээ бас болох бол те. Бас нэг өдөр болох байх л та. Тийм олимпиад орох яг хуу хүн төр хүмүүс төрж үүсдэг олимпиад төр орох энэ төрж бол бас өөр л бодлого юм билээ л да. Олон улсын манай олон улсын холбооны баримтлагдаг бодлого бол олимпиад орно те. Яг хоо олимпиад орохоор яарга том сурчлагын явж байна. Тэгэл том лобби, том амбиц, том бизнес те. Маш олон зүйл явж штэ тэр олимпиад спорт дотор. Зүгээр одоо ингэ олон нийт түргэл яг энэ мас яг жижигцэг одоо өнөөдрийн хөгжиж байгаа мас бол өөр мас байгаа байхгүй. Жижигцэгээ дэлхийн хоёр холбоо барилгын жижигцгийн холбоо гэдэг Америк сүртэй холбоо байгаа. Яг интернэт жижигцэн интернэт федерашн гэдэг яг нэг олимпиад одоо олимпиад оруулна те. Олимпиад үзэл санаатай уялдуулаад ингэ явж байгаа спорт байна. Интернэт барилгын жижигцгийн холбоонууд ерөөсөн хүнд л үржүүлчихлээ. Олон хүн массыг бий болгоно. Тэгээд бизнес том бизнес явж байгаа цаана. Зүгээр одоо жижигцгийн сая Грецийн төлөөлөл Монголд ирлээ л дээ. Тэгээд ингэж яриад тэгэд тэр хүн ярьж байгаа. Зүгээр одоо Греци байхаа гэдэг ийм клубын бодволк зүгээр энэ лого тавьдаг орлого нь сая доллар штэ гэж. Тэр зүгээр хүн масс их болгоцсон ч байд юм уу. Тэгээд том одоо бизнес том маш их элдэн юм явж байгаа учраас. Тэгээ яг энэ жижигцэг хүнд ингэ эрүүл мэндийн талаас хүрээд байна те. Тэгээ энэ жижигцэг яаж гоё байх вэ? Яг энэ олон бүсний ангилалтай тэнцэнүүд те. Яг цагаан бүснүүд нь цагаан бүснүүдтэйгээ барилддаг. Үнэхээр цагаан бүсний авраг болоод хичээлж байгаа бол хөгс рүү орчдөг. Шатууд нь байж идэг тий. Тэгээ тэр их тэмцээнүүдийг бий болгох, тэмцээнийг өдөрдөж авдаг. Тэгээл яг ингээл хүнд үржлэн гин массыг их болгоно ингээл ингэдэг юм бол айгу одоо өнөөдрийн том хөгжлийг л авчирсан ингээл явж байгаа. Олимп руу хүрэх зам бол бас явж байгаа. Одоо ингээл жижигцүүл өнөөдөр Олимпос бус бүх спорт наадмын төлөвт орсон. Ганцхан Олимп руу гэж байгаа. Олимп руу орох нэлээд ор. За ямар ч сан Парис бол биш. Лос Анжелест орох магадлал маш өндөр байна. Өнөөдөр бас 28 төрөл дээр зохион байгуулахаар 4 төрөл нэмдэг болсон байгаа. 4 5 4 төрөл нэмдэг болсон. Одоо Парис сая гудамжны бүжигч орлоо шүү дээ гэж. 3-3 ч одоо аюулаа энэ жилээс орж байгаа шүү дээ. Тэгээ энэ жилээс Токиод орж байгаа. Анх удаага тий. Анхных тий. Гэх юм зохион байгуулж байгаагаар 4 спорт нэмээд үндсэн 28 дээр тэгээ явуулж байгаа. Одоо Парист болохоор ингээл одоо юу гэдэг тий ингээ орцсон тэгэл одоо ингээл тийм үсэн Америкт бол Лос Анжелес Олимпиадэр бол Америк жижиг зүүн дөрөгдсөн. Тэгээд жижиг зүүгээ ингээд юмнууд нь одоо элдвэн лабын зөв явж чадвал Лос Анжелес Олимпиад орох маш өндөр магадaltaй явж байгаа спорт. Тэгээд олимпийн спорт болох нь бол одоо олимпийн төрөнд олимпийн алт гэж ямар зүйл үү те. Олимпийн төрөлд орно гэдэг бол бас тамирчин хүн ингээд бас карьер ба штэ те. Хичээлж байгаа олимпиад орно, олимпиас медаль авна гэдэг бол одоо хүн тамирчин болгоно мөрөөдлөж идэг ш. Тийм учраас яг тэр талаас бараад ингээ явдаг. Тэгээд олимпиад орох спортууд өөрөө бас маш их олон шалгуурууд авдаг. Одоо 5 твдээ хөгжсөн байх хэвээр. 5 твийн 4-4 хөгжсөн байх хэвээр. Тэгэл төдөө удаа дэлхийн аврагчлалын авахсан байх хэвээр. Төдөө хичээлэгчтэй байх хэвээр. Нийгмийн байх хэвээр ч гэдэг. Амар өндөр болох хэвээр. Тэгээд ерөнхийдөө бас хүмүүсийн сонирхдаг спортууд өөрөөлж эхэлж та одоо ингээл. Зарим спорт сонирхочгүй болоод үзэгчгүй болоод тэрнээсээ болоод одоо ингээл олимпиас ингээл хасагдах гал сайд хэдий спортууд сандарлаа штэ. Бүр ингээл хасагдлаа барилаа гэж гал сайд ингээл дэнжигнэл Токиог олимпиад үлдэж байгаа чинь юм. Ягаад үлж юм хөрнө хичээл хүүхдүүд нөө спортод өөрөөлөд шүү дээ. Одоо захим спортод орж ирж байна. Одоо захим спорт олимпиад ороод эхэллээ. Ингээл том наадмууд ороод эхэллээ. Нөө сонирхож байгаа маас нөгжилч өөр юмроо яваад шүү дээ тий. Тэгэхээр хүний сонирхдаг юм чи өөр болж байна. Элдэн зэм өөр болж байна. Тэгэхээр нөө олимпиагаад сүүлийн үед ингээл улс орны эдийн засгийн хөгжлөг 30 жилээр жирдэг мэрдэг гэл олимпиад алсдаг байлаа шүү дээ. Одоо сүүлийн хэд олимпиад Бээжингээс хойш за миний мэдгээд 90 тэр Лондон биш тий Лондонгийн олимпиад бол нэлээд Лондонгийн олимпиад баг ингээд зардлаа нөхсөн юм мэдгүй. 90 бол мангар тийм алдагдaltaй гэж сонсгож байгаа жишээ нь ч юм. Олимпиад одоо эдийн засгаар тийм одоо хохирох ч юм. Одоо олимп мөн өөрөө үзэгч хүмүүс нь аяж үйлчлэгээл олимпиад дагаж айгүй их олон зүйл явдаг байсан. Тэгээд шал өөр юм сонирхдаг. Хүн юу сонирхож байна одоо тэгэхээр тэрнээ тааруулж юм явдаг болчих гээд. Цаг үе байна. Хэвээр байхгүй өөрчлөж байна тий. Тийм учраас олимп хүртэл одоо бүх юм л өөрчлөж ирсэн. Яаж үзэгчийг бий болох вэ? Яаж гоё болох вэ? Одоо тэгэл наандч л одоо плетэ ямар замаар борлуулах вэ? Хүнд яаж хурдан үйлчлэх вэ? Тэгээд онгоцны үйлчлэгээ нь ямар байх вэ? Яаж хүнийг аяд тогтоолох вэ? Хоолонд буудлын хүн чинь бүр элдвийн мөсдөг болчихлоо шүү дээ. Бүр ингээл нэг одоо тэгэл
Тэгээ олимп гэхээс өмнө бас нөгөө UFC байж байгаа шүү дээ. UFC бас жижитсугд нэлээд сурчилж байгаа юм шиг санагдаж байна. Би бол яг жижитсуг ер нь UFC-гээс л ойлгож авсан даа. Яг Хабиб бол самбогийн хүн юм байл л дээ. Гэхдээ яг Конорыг зүгээр ингээд Конор ч нокаутаар юу айгүй холон унагадаг юм шүү дээ. Тэгснээ ингээд Хабибийн урдаас ингээд яах гээд яаж чадахгүй амар хэцүү байдалд орж байгаа тэр байдлыг хараад ер нь бол энэ барилдаж барьцалдаж байгаа энэ одоо энэ чадвар бол яалтч чухал байд юм байна гэж санагдсан л та. Хабиб ч өөрөө жижитсугийн асар их бэлтгэл хийдэг юм шүү дээ. Яг үндсэн суурин чөлөөт самбар хичээлж исэн. Чөлөөт нь айгүй сайн юм шиг байна. Тэгээд зодоо модондор харахад ер нь чөлөөч нь бас хэвтэй өрөлтөнд айгүй гоё спорт шүү дээ. Дандаа хэвтэй ингэж накаач хахдаг те. Ингээл барьцгүй ингээл яг л жижитсу нөөг төрлөөд гэж танаар мэдэн те. Хувцсгүй мэдхүү. За. Чөлөөт чинь яг зодоонд айгүй бас чөлөөтийн тамирчид бас зодоонд бас сайн байгаад байдаг нь. Өмсгөлгүй айгүй барилдаа сурцсан. Хүний 10 үрд гараад ингээл хөлбөлдөө шилжээд гэлтганаас сурцсан тийм асуудаг. Хөлөгцсөн биенээс барьц аваа сурцсан тий. Хабибыг харж хахад бол үнэхээр чөлөөт айгүй сайн бэл. Хөлд ингээл хүний хөлд аваад ингээл хүний ингээл станы хаал дээр нь гарч байгаа. Жинхэнэ бүх. Тий. Яг wrestling бол айгүй сайн юм шиг байна. Тэгээд Хабиб би тэгж харсан. Тэгээд юм чөлөөт бол айгүй тийм. Чөлөөт тамирчид жижигсүр учраас айгүй гой сайжирдаг, хурдан сайжирдаг. Хабибын тэгээд жижигсүрийн бэлтгэл хослоод ингээд тэр ерөнхийдөө тэр амжилтууд бол яарахгүй бол бас ийм спортууд нь холбоотой л. Тэгээд жижигсүр чи нөөг гэдэг төрлөөдөг байхгүй. Одоо ингээд жижигсүр хийж байгаа тамирчид чинь одоо өмсгөлтэй кимонд гитэ хийж идэх юм биш гитэ. Тэг ингээд хийж идэх. Тэнгүүтээ гиген тайлаад яг тэр дүрмээрээ виртуцтэй ингээд барьцгүй барилдаг байхгүй. Нөөгийн төрөл гэж яддаг. За тэрэнд сайн байх юм бол үнэхээр одоо тэр зодооноор ороход бол одоо хууль гараан сураад хүн цогоолохгүй болоод хүнийг ганц нэг цохоод ингээд хамгаалдаг бол ингээд орчиход бол холимогтон өндөр амжилт үзүүлээд тах шиг байна. Яг нөөгийн төрөл маань ерөөсөө одоо тэр холимогтлон одоо UFC ч гэдэг юм уу, Романы UFC ч гэдэг юм уу те тэр холбоод руу ингээд зодооноор ороход гол алхахдаг юм одоо гитэ төрлөөс нөгөөгөөс ингээд одоо ингээд одоо хууль гар те одоо кикбокс ч гэдэг юм, бокс ч гэдэг юм уу, ямар нэг спортоор хууль гараа сайжруулаад мутаж гэдэг юм уу те хууль гарын хөдөлгөөнөө цохилтоо сайжруулаад хууль гарын хошгил цохилтыг сайжруулаад тэгээ жижигсүрийн костоо орчиход бол холимогтлон амжилт үзүүлэх магадлал нь маш өндөр байх шүү. Одоо энэ таны харж байгаагаар одоо манайхан одоо UFC-д ч юм уу те дээшигээ нэлийн дээшигээ явах тамирчид ер нь хэр ажиллаж байна ер нь. Одоо гоё тэг UFC руу манай Батгэрэл гараа авчижээ. Тэгээл холбоо том холбоодор бан залуу хамт гараал нь шүү дээ. Хамгийн гол юм маань ерөөсөө юу юм бэл л дээ. Одоо ингээд одоо UFC холбоо гэдэг чинь өөрөө ашигын холбоо тий? Тэр одоо манайхаар бол төрийн бас байгууллага. Ашигын төлөө байгууллага тий ашиг болж байгаа. Тэгээ одоо Батгэрлийн ар дээр хэдэн дагагч байна уу? Хятадаас нэг тамирчгаар хятадын тэр тамирчнаар хэдэн дагагч байна гэдэг. Ерөөсөн одоо тэр холбоод миний харж байгаагаар бол анхаарж байгаа юм. Хүн амтай их улс орноос тийм од тамирчид гарах гэж айгүй их мөнгө зарж мөнгө хайж бүр хөгжүүлээд өгөөч яваад өгөөч гэдэг айгүй их ингэж явж байгаа юм л. Бараг өөртөөс өмнөөс нь бууж ин тий. Ерөөсөн UFC-ийн тэр чи угаасаа л тийм шүү дээ. Одоо ингээд жижигцүгийн лаг тамирч центрийг ерөөсөн ингээд хараад одоо хөгснөөс нь ч юм хараад салимжуулчихдаг. За 5 жилийн дараа тоглоно шүү. 5 жил тийчээ явчихдаг. Тэгэл сошиал одоо сошиал Instagram LD-ийн юм хөгжүүлээл те. Сошиалыг хөгжүүлээл пенийн их болгоол те. Тэгээ нэг сая пентэй хүн чинь сая пентэй жижигцгийн тамирчин UFC ингээд тамирчнаар оруулаад ирэхэд плед борлуулалт ямар байх уу? Тандал үзэлт ямар байх уу? Тэд нэг зодон хийдэг гой залуучууд хармангал байна шүү дээ. Тэгэхээр нэг сая хүн амтай улсаас нэг зодон ч аваачаад ашиглахгүй шүү дээ. За үнэхээр гой зодоо үзүүлээл ингээл өөрөө хэл устэй англи хэлтэй те. Үгээр бас гадны пен дэлхийг албаачлагдсан шүү дээ. Заавал монголчууд дэмжих хэрэггүй шүү дээ тэр үнийг те. Бас ингээд олон улсын дэмжүү те. Олон улсын пенүүдтэй бол одоо жижигцгийн монгол тамирчид ингээд гоё гараад ирвэл дэлхийн нийтээр таньдаг болчвол UFC руу хот амархан байгаа байхгүй. Одоо жуудогийн Түшин баяр ч юм уу хин чин одоо Сумьяч байдаг юм уу те. Эднэр UFC руу ороход бүр дайж лаг байхгүй. Тэднийг өчнөө жуудогийн хүмүүс харна те. Жуудогийн ертөнц тэр чигээр харна. Өнөөдөр жуудогийн ертөнц хэдэн сая юу те. Том те. Амар том. Яг ч нөө том тамирчдыг UFC хайгаал ингээд UFC бос жижиг холбоодод байгаа шүү дээ одоо ингээд одоо юу ч гэдэг нь арайх нь одоо тэгэл UFC л хамгийн том холбоо болохоор UFC гэж холимогийг UFC гэж хараад байгаа болохоос одоо зодон зохион байгуулалт хармангай холбоо шүү дээ. Тим холбоод ерөөсөө ингэж том тамирчид л болох. Дагагч шүү дээ. Дагагч гэдэг юм нэг дагагч гэдэг юм уу шүү дээ. Одоо сая ихэд жижигцгийн одоо тэмцээнүүдээс ингээл харахад ерөөсөө л ингээл дагагч тэр онлайн үзэгчийн тоом заалны үзэгчид л онлайн үзэгчид надад гэж юм. Тийм учраас манай монголчууд өөрсдөө том гүрэн том
Одоо жишээ нь Монгол хүн гэхээр 3 сарын төвсөлөд байгаа байхгүй. Тэгэхээр өвөр Монгол хэдвүлээ. Бүрээд ингээд Монгол хүмүүсийг хардаг хүн хэдвэл тэрийг дэлхийн нийт дээр холбоодод танилцуулаад те. Ийм байгаа штэ, ийм ба би ингэж чадна гэж өнөөдөр бид нар тамирчтай одоо юу зодооны тамирчтай бүр өвөр Монголд одуулах хэрэгтэй. Тэгээ одоо Батгэрэл материал хятад руу өчнөө зодоо хийцээ өвөр монголч таньдаг болцсон. Тэгэхээр бас шал ондоо ертөнцөө шүү дээ. Гартгшаа нэг их тэмүүлгэснээсээ илүү энэ ч нэлээд сайн өөртөө сайн солиод илрүүлээд тэгээд ингээд те тэгжиж бэлэн болж иж бас галчаа гарах нь зөв юм байна л да юм бол. Тэгэхгүй бол чинь амар том ашиг сонирхол яваад байгаа болохоор бас их хүндрэлтэй л. Зодоо нэг хүсэхгүй шүү дээ. Мөнгө олох гэж байгаа улсууд шүү дээ. Тийм биз дээ. Ерөнхийдөө бол том зодооноор мөнгө л ирдэг биз дээ. Конор тийм гэж гинэ, тэр тэгж гинэ, тэр зодуулаад зодсноос ил ашиг олж гинэ гэл. Тэдэн саяыг авч гинэ. Зодуулсан нь ашиг байж идэг шүү дээ. Лаг тамирчд бол. Тийм учраас гой зодоон хэрэгтэй л дээ. Гэхдээ зодооныг бол хинч ингээл гой зодоон хийгээл үзүүлж чадсан шүү дээ. Хамгийн гол нь тэр хүн бас промоутер сайн байх хэрэгтэй. Өөрөө бас өөрийгөө сайн гэж промоутлах хэрэгтэй тий. Өөрөө айгуу том үнцэнтэй байх хэрэгтэй. Манай одоо тамирчид ер нь одоо сошиал орчин дэр нь ямар идэвхтэй байт юм бол хэр байт юм бол те. Одоо сошиал ерөнхийдөө сошиал ойлгоцсон хүмүүс ингээл сошиал лаг бол одоо ерөнхийдөө юм постлол те. Одоо ерөнхийдөө Монголын сошиал сайн л болчиход шүү дээ. Тийм учраас Монголын сошиал сайн байгаа учраас тэгэл ерөнхийдөө бас тамирчид маань гарах нөхцөл нь бас өөрсдөө сайн байна. Нэгт бас ингээд нэг сошиал маш юмнууд нь айгуу сайн байна. Тэр холбоог сурчилж байна те. Монгол тамирчид өөрөө Монгол гэдэг чинь өөрөө бас түүхтэй орн багхгүй юу? Том гүрэндээ. Тэгээ уншихаар Монгол гэдэг хүмүүс ихэнхдээ том түүх судал түүхэн мэддэг улсууд бол үнэхээр том гүр Монгол гэдэг зүгээр хүчгээ ойлгочдөг те. Зодоо модонор Чингис гэхээр л бүр ингээд халуунчтай те. Ингээ ойлгочдөг те. Тэгэхээр бас UFC-р ингээд Монгол хүн ороод ирж байгаа гэдэг нь өөрөө бас том сурчлагаа ч юм уу юу ч болохыг үгүйсэхгүй шүү дээ. Би бол бас сайн. Тэгээ одоо ингээ хүү гэдэг брэнд хүү хамтлагч одоо дэлхий гараад ирж хахад одоо тийм том холбоодууд Монгол тамирчдыг авах магадлал бас өгч байгаа тийм дагаад тийм бонуснд нь тийм одоо Монгол гэдэг хаштагтаар дарахад тий одоо хүүгийн сонирхчдод Монгол бүх Монгол хаштагийг дарж үзэж байгаа шүү дээ. Хүн амтлагыг сонсож байгаа. Тэгэхэд Google-с нэг удаа Mongolia гэдэг нэг хайж үзэж байгаа байхгүй тий. Тэгэхэд тийм хайлт чинь айгүй хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чин тэр Монгол зодоончд одоо Монгол тамирчид бас ингээд мас их болж ийн гэдэг маань Монгол хүн хэрэгтэй байхгүй. Бид нар ч гэсэн ингээд нэг ертөнцид ингээд Монголын юу шүү дээ. Одоо холбогд толгонд бид нар Азтай ер нь хэр юм бэ? Азийн улсууд та ер нь твтэй гэсэн үгтэй Аз твтэй. За би тэрийг үл сайн хэлж мэдгүй. Гэхдээ манайхан бол аягүй сайн тоглож хятад руу бол хятад хамгийн гол нь хятад Индонез гэдэг хүн ам ихтэй газар толгодлаа. Индонезд бол одоо тэр Ваны UFC бол Индонез гэдэг хүн ам аягүй ихтэй шүү дээ. Дэлхийд эхний 5-т байна Индонез чи. 4-т байна уу? Одоо тэр улс оронд ч ингээл Ваны UFC-г зохиогоол од гаргаал те. Сая одтой манай хэн зодтолчлоо. Тэгэхэд л ингээл Батгэрэл зодтолтлоо. Батгэрэл хятадтай зодтолсон те. Тийм зүг юм шүү. Бүр ингээд хоёр хүн ингээ ялахад бүр ингээд тэнцүүхэн гэж үзэж мүцгээд ерөөс ингээд яарга ингээ харахад мас ихтэй хүмүүс нь ялтна ингээд өгч явах шинэ ч юм уу юм. Тэр One FC ингээ үзэж хахад эмэгтэй тулаанч нар айгүй мундаг сэрхий бас харагдаад те. Манай Монголд тэр эмэгтэй тамирчид хэр байд юм бол. Эмэгтэйчүүд нь хэр сонирхдаг юм бол. Тийм одоо манай жижигсэн Баярмаа гэдэг охин зодтолдог байсан. Тэгээд одоо нэг ганцдаг охтоо зодтолтын. Тэгээд яг гадагшаа сүйдээ зодтолтоод байхгүй. Хамгийн гол нь миний харж байгаа юм бол одоо манай энэ том одоо чөлөөтийн ч байдаг юм, жудогийн ч байдаг юм лагууд гар улсураа зодтолтоход бол айгүй хурдан сайжирна. Гэхдээ одоо манай жижигсэн гай охтод гарч ирж байгаа. Тэ яг холимог 7 оноор орох юм нараа болоог байгаа гэхдээ бас нэлээд бодсон. Гэхдээ хамгийн гол нь хувийн өөрийнх нь асуудал шүү дээ. Өөртөө нэрнэ, гэрийнхэнтэй нэрнэ тэ. Яг ингээд зодоон гэдэг чинь бас тоглоом биш шүү дээ. Тэгээд маш том юм дээр гар өсгөрж орж идэг. Тийм учраас тэгээд эмэгтэй тамирчдын хувьд л Монгол эмэгтэй тамирчдын хувьд л гарах бол айгүй боломжтой. Тэгээд одоо жудогийн тэгээд лагстарууд одоо ингээл Америкийн тэр энтриг харалта тий. Америкстарууд ингээл яаж өөрийнхөө тэр жудогийн том карьерийг ашиглаж амьдралыг босгож ийнэ, бий болгож ийнэ тий. Юун тэр олимп. Төгсөхт яга олимпик спорт хаяа явсан юм. Тэрнээс илүү одоо хүчтэй юм өрсөлдөөнтэй илүү том юм руу яваад байна уу? Юу гэж бодож танараа төгсөхт ягаад олимпиад дахиад орох хүчнөө нас байсан. Тэгээ олимпийн мөнгө авсан, дэлхийн аваргын мөнгө авсан. Угаа тэр том гейм карьерийг хаяа явчихж байгаа. Русолин шүү дээ. Өнөөдөр төгсөхт ямар дэлхийн ямар орлоготой тамирчин байж гэнэ тий. Тэгэхэд өнөөдөр энд олимпийн мөнгө хүрэлтэйг юм байвал за манай ерөнхийлөгчийн тэтгэлэгчээд үлээ. Олимпичийн 4 за нэг 4 сая за нэг тийм хүрэлчин сая төгрөг за нэг 3-4 сая төгрөгийн сарын нэг орлоготой л юм байна. Өнөөдөр тийм тэр төгрөгөөр доллараар ирж шүү дээ орлого нь сарын орлого.
Тим том өөрт нь боломжоо мэдэрсэн бохоо би дэлхийн хүн болцсон юм байна. Хаана би одоо ингэж стаб инаф амьдарч болохоор байна тий. Боломж энд байж шít. Тэр рискийг тэр залуу хөхд туулаад ба ямар хүн зөвөсний би сайн мэдэхгүй л дээ. Тэгэхэд өксгөн залуу хөхд тийш явсан шít. Олимпиад ингээ өөрийгөө харуулад тэгээ цаашаа шууд. Тийм тэр олимпик карьерийг ашиглаж чадчих. Өөрийнхөө боломжийг ашиглаж чадчих өнөөдөр. Өнөөдөр тэгээд дэлхийн тасар зорлоготой тамирчдын нэг болоход одоо ингээл бас л гархан байгаа хаа тий. өнөөдөр одоо энэ тулаан шийдэж байна. Энэ тулаанаас өмнө их л одоо төгсгөө. Өнөөдөр олимпийн байсан ямар авах гэж тийм. Одоо ингээд өксөгтэй жишээ авч болж байна. Манай тамирчид бол тий. Манайд бол олимпийн лаг ингээд одууд ингээд Монголд бас гоё амьдрах боломж нь хар мянга ажиллах ш. Тэрийг бол бас үгүйсэхгүй ш тий. Гэхдээ мэрэгжлийн спорт гэдэг бол мэрэгжлийн спорт ш. Түрүүний тэр яг нэг дагагчдын тал дээр одоо манай ингээд Монголын тулааны пострууд дээр Баттүр гэх тамирч юм байгаа шүү дээ. Ангууч гэдэг одоо сошиалод. Тэгэнгүүт Баттүр бол ер нь ингээд байнга ингээд тийм том зурган дээр нь явж идэг байхгүй. Тэгэнгүүтээ яг Баттүрийг яг ранкара номер 1 юм уу үнэхээр тийм лаг юм уу гэхээр заавал тийм номер 1 дээ биш. Зүгээр амар олон дагагчтай учраас яг тэр хүн бол ингээд яалтчгүй тийм тэмцээнүүдээр айгу том ингээд зураг нь анхаарлын төвд байж идэг те. Тийм. Олон хүний анхаарлын төвд байдаг учраас. Тэгэлгүй Баттүр гэхдээ хөдөлмөрч гоё залуу байлаа л дээ. Тэгээ айгу тийм найрсаг шүү дээ. Айгу гоё залуу. Хөдөлмөрч тэгэл энэ бэлтгэлээгээл ингээ явж харагддаг зодолтоо л тий. Тэгээд яг ингээл яарга Баттүр ч өөрөө бас энэ нийгмийн бас нэлээд том дагагчтай ч юм уу одоо болж юм бэ. Өнөөдөр ингээл MP-стер ингээл хамгийн том 3-ын ч юм зурган дээр ч явж байгаа ч юм уу. Тэр бол тэр өөрийнх нь ч нормал хийж байгаа асуудал MP-с гэдэг тэр Монголын тэр зодооны холбооны ч хийж байгаа асуудал шүү дээ. Мэдээж тэр тоглоомны гоё болгоно үзэгчтэй болох талаас бол юмас. Тэгээс тамирчид өөрийн бас нөө хувь ийм юмуд айгүй сайн байх хэрэгтэй байхгүй. Сайн зодтолдог байж болно. Хамгийн гол нь тэгээд гоё найс байх хэрэгтэй тий. Одоо олон найз нартай байх хэрэгтэй. Олон хүн танил байх хэрэгтэй, дагагч байх хэрэгтэй. Тэгвэл би чаддаг гэж ярваагаал ингээд хүн болгон гараад яваад бол хэцүү шүү дээ. Одоо энэ маань Монголын үндэсний зодоо модон юм гэж юу юм бэ юм? Монгол банд зог гэж сонсч байсан. Янз юм сонсдод байдаг шүү дээ. Бага шүү дээ. Банд зод ингээд жид бол улсын оршуулгад гоё юм бил. Би нэг юуг нь үзчихсэн ташууртай үзүүлэр одоо YouTube энэ төр байгаа. Марсан тийм. Тэрмэр ч юм уу тэдний холбоо айгүй гоё үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд яг Монгол тулааны урлаг тиймэрхүү юмнууд айгүй дэлгэрүүлэх гэх ингээд явж байгаа. Бүр ЮНЕСКО тэмдэртэй холбогдоо тэр юм талаас ингээд явж айгүй гоё холбоонууд байна. Хөдөлгөөн таарсан уу тий? Гоё юм. Тэгэл манай үндэсний бүхэн хөдөлгөөн тэгэл ташуур гэдэг юм яаж ашиглаж ирсэн монголчуудаа мөр гуйтахаас өөрөөр яаж ашиглаж ирсэн те. Одоо шуудан болох үедээ шуудан болж ирсэн, сэлэн болох үедээ сэлэн болж ирсэн юм. Тэр тэгэл ташуурын урлаг тэгэл айгүй гоё тийм. Хурны энэ үе үеэр ингэ цохих мах янз бүрийн номон дээрээс нь харагдаж байлаа л дээ. Ном гаргацсан байсан шүү дээ. Тэр ном гаргасан. Тэр номон дээрээс уншснаар болохоор тэр чинь Шаолын одоо сурж исэн нэг монгол хүн наашаа орж ирээ тэрийг хөгжүүлээд ингээд юм юу болгосон гэж бичсэн байсан. Та сүүлд үндэсний бүхийг хэр үзэж байна? Үндэсний бүх. Үндэсний биеэр чи үндэсний хөрөлдөг. Би чи англи нэсн болтой шүү дээ. Тэгээ зав гараад үндэсний хүйцэн бүх өргөнд очиж үзчихвэл сүүлийн дамжихаа гэсэн. Тэгээд ямар ч сан өрөөнд орногийнхоо бүхий хүүхдүүд дээр очиж банк хийдэг. Тэгээд өөрөө бол барилдах нь бол байсан. Тэгээд ямар ч сан үндэсний хөл өөрөө үндэсний хөлт аяга дуртай хайртай. Тэрнийхэн төлөө санаа зовж явдаг. Үндэсний хүн бол нэлээ үзнэ. Үндэсний хүйцэн хүчүүдээ харна. Гоё шүү дээ. Тэгээд цагаан сар наадмыг бол талахсахгүй. Хэмжилтэй. Хэдэн жилийн өмнө ч юм уу одоо бол яг яасан би сайн мэдэхгүй. Хэдэн жилийн өмнө бол маань бас нэг амар чигч болохоор л үздэггүй. Ер нь наад чинь бүх зүйлийг үзгээ болцсон. Хитрхийн найраатай болцсон болохоор жоохон сонирхолтой байдаг энэ төргээл. Түүх ярианд сонсч ирсэн зүгээр. Одоо ер нь хэр байгаа юм бол эсвэл залуу ингээд бөхчүүд бас амар төрж орж ирж байна те. Бас хин яг бас яахан бидэх мэддэхгүй жил болгон бас харьцангуй өдрөгцсөн арай сонирхолтой болоод байгаа юм бол одоо шинж төрж орж ирж байгаа юм болов. Тэр талаар та юу гэж бодож байна? Миний л бодол зүгээр тэгэж. Үндэсний спорт, аливаа орны үндэсний спорт бол хизээч тийм үзэгчгүй болно, пэнгүй болно, ингэн тэрнэ гэдэг бол бас байхгүй асуудал л да. Яг гоо үзэгчийн ингээд цөөрсөн ч юм уу одоо нэг допингийн асуудал байд юм уу, тэр найраа майраач байд юм уу те. Янз бүр асуудлаас нөө үзэгч цөөрөх нэг харах хандлах ч байд юм юмнууд нь жоохон багассан байж, сөрөг юмнуудны нэг болох тийм байж бод. Тэгэхээс аливаа орны үндэсний спорт бол өв соёл юм бүх юм тэглэж явдаг учраас одоо 90-ад оны үед одоо бүхэн хятаж хахаа өмсч жаад хэн үндэснийхэн дээлийг өмсч явдаг байсан. Хэн Монгол утлаа өмсч явдаг байсан тий.
Одоо үндэсний өв соёл, үндэсний спорт нь өөрөө авч явдаг байхгүй. Үндэсний өв соёл бүх юм ингэ тээгч байдаг. Тийм учраас үндэсний спорт гэдэг өөрөө айгүй гоё зүйл байж байгаа. Тийм учраас үндэсний өх бол одоо нэг үзэгч алдаад ингээд яваа. Тэр нөө жоохон холбооны зохион байгуулалт менежмент асуудал та. Сүүлийн хэд жилийн аргагүй холбоо үндэсний холбоо миний л бодол шүү. Хоёр холбоо маань жоохон маргаант нөө хоёр хуваагдсан тий. Тэгээ магадгүй улс төр орцсон тэгэл жоохон тийм болцсон ингээл аль нь ч мэддэхгүй тэр хооронд тэгэл юм бодлогогүй юм чинь тэгэл айгүй бодлогогүй юмнууд их гарч идэг. Тэгээ бөхчүүд нь ч яхаа мэдгүй тэгэл барилдаан болдог ингээл тий. Тэгэл маргаан гаргадаг тэгэнгүүт нь тэгэл тэрэн дээр нь дөрөөлөл нөгөөдөл нь үн чим худлаач юм үнийг хүнийг авч харлуулаа л тий. Тэгэл янз бүрийн юмд айгүй хүлээцгүй нийгэмд хүлээцгүй юмнууд айгүй их бий болдог шүү дээ. Үн чим худлаач юм бидэхгүй авч хэвээ хамаагүй нэг сэтгэл зүгээр нь тоглооч гэдэг янз бүр асуудал гарч илээ тэгэхэд үндэсний спорт бол гоё болоход ямар ч асуудалгүй би бол дөрмөндөө жоохон өөрчлөлт оруулчихад үндэсний спорт бол ямар ч асуудал гэж ойлгож явдсан шүү дээ. Ямар дүрм өөрчлөлт зүгээр гэж бодож байна. Хамгийн анхан шатнд. Би бол үндэсний өхөдөр ганц харж байгаа. Энэ цаг хугацааны асуудал баг болох байх л гэж бодож байгаа юм. Би тэгтээ хүмүүстэй сүүлийн үед айгүй их ярьдаг ус. Өөрөө би улс орны их сургууль, биенэрийн сургууль байдаг. Тэгээд янз бүрийн судалгаа хийдэг учраас ингээд юм харж хаад. Ер нь манай үндэсний өхөд байхгүй юм бол торгуул гэж зүйл байдаг. Бүх улс орнуудын бүхий төрөл одоо юмнууд дээр торгуул гэж зүйл байдаг байхгүй. Үндэсний өхөд торгуул гэж зүйл байдгүй. Тийм учраас энэ замбраагүй ингэж одоо ингэж гарч явдаг, талбайгаасаа гардаг, удаа хашардаг, барьц ингэж бөгддгүү, барьдгүү, тэгэл барьц сонгодог. Тэгэл энэ удаа тэгээд жингийн өсөлтүүд айгүй их бий болсон ч гэдэг юм. Энэ үл ерөөсөн барилдааны дүрмийг ганц байдгүй юм торгуул үндэсний өхөд байдаг. Одоо хэрвээ үндэсний өхөд та нар ингэ бодоод үз. Одоо шал өрс төр орцгооч сэдвүүлээ тий. Зүгээр. Миний айгүй тийм бодож авдаг, эмзэглэж авдаг сэдвүүлтэй. Чөлөөтэй юм чинь. Үндэсний өхөд дүрм. Тэгээд үндэсний өхөө ерөөсөн торгуул гэдэг юм бий болчихоо тэгэл болоо. Дагаа систем бий болчих. Одоо хэрвээ би үндэсний өхөө холбоо ингээл дүрмийн өөрчлөлтөөр ороод чи нэг юм хийгээд үзээдэг гэвэл би одоо гэхдээ мобист сургууль дээр нэг юм барилдаанд турч үзэх гээд байгаа даа завуулдахгүй явах. Ерөөсөн торгуул гэдэг юм бий болгоод ерөөсөн ингээд одоо 5 минут барьцаа өгөхгүй талбайг цухтаад гарах юм бол нэг торгуул одоо сайн барилд гэдэг бөксрөө нь алгадаг штэ. Яг тэр нь эхний торгуул нь болдог тий. Тэгээ барилдааны хугацаа 10 минут байж байгаа штэ. За эхний торгуулаа авцсан, нэг торгуулсан цаг дуусвал одоо унаа штэ. Одоо хожигдсон тий. Унаа барилдаанд дуусна. Тийм учраас би нэг торгуул захаа талбайгаас гарч болохгүй тий. Одоо өдөрс талбайгаас гараад байдаг. 3 гарахаар хөөнөөл гэдэг. Ясан дээр яг тэр нь хэрэгждэг. Тэгээд 3 гарч яадаг, 4 гарч яадаг. Тэгээд засуул нь ирэхээр засуулаа загинж байгаа ч ганц нэг хүн харагдчихлаа тий. Засуу шүүгчээ загинж байгаа тийм спорт хаана наач явахгүй шүү. Загналаад их торгуул. Эсвэл бүр барилдан хасчулна дааш. Бүр ингэж болно. Бүр торгуул гэдэг юм лаг байх юм бол тэр засуул төлийн цэц гэдэг юм чи үүргөөр лаг болно. Бөхчүүд нь бүр ёсчуудаг нь улам гоё болно тий. Хүнтэй бол. Тэгэхээр үзэгч түмүүтэй барилдааны талбайд хараагаал нөвчөөл ингэ яваад байгаа хүн ер нь түрүүний ярьж байгаа хин үзэгч хажууд нь байж байгаа тий. Тэгэхээр тэр тийм зүйл байдгүй багтаа тийм байвал гэж байгаа. За тийм зүйл байна. Тэгээд ерөнхийдөө торгуул гэдэг нь барилдаан дээр тий барьцаа өгөхгүй байна. Бас торгуул. Торгуул авцсан яадаг юм. Жуудаа одоо чөлөөт мөлөөд торгуул авцсан барилж эхэлдэг үстэй. Хүн барилж эхэлнэ гэдэг нь баланс алдаг, алдаа гарч эхэлдэг. Алдаа гарч эхлэх нь унах, давалцах юмнууд нэгсэж байна. Тэгэхгүй үнсэг торгуул авахгүй ч ингээл төрөлцгүйгээл тэгээд талбайс гараа авчдаг. Тэгээд тэгэж байгаа барьц аваад залгадаг тий. Тэгсээр бол ерөөсөн юм маасны юм суурны спорт болсон. Энийг ганц өөрчлөх юм бүхэн дөрмөн торгуул. Үндэсний үнэхээр гоё болно. Би нэг сүүлийн үед бүх ингэ сонирхдаг хүмүүст хэлээл. Гэтэ энэ бол цаг хугацааны асуудал. Харжлага та нар ийм наад үзсэн юм барилтаа үзэн. Нэлээд хэдэн мэдвэжтэй юм байна. Агуус нэг эсхот авраг уран барилтаа нэгтэй мундаг үзүүлдэг байсан шүү дээ. Одоо яг тэгэж үзүүлж байгаа бүх хаврах шүү тий. Бүр шөөгүүлээ тий хүмүүсийг. Тийм бол би бол барилдааны дүрмтэй холбоо. Бүх хүн ярьж барилдааны дүрмтэй холбоотой гэж бүх хүн ярьдаг хэрнээ шийдэл байдгүй байхгүй. Одоо би бүхэнд яагаад үндэсний өх юм бус бүхүүд юм байгаа ингээ хараад хахаар ганцхан юм тэр. Тэг магадгүй энийг үзсээд айгүй олон үзэж магадгүй тий. Гэхдээ яг ганц юм байдгүй нь торгуул гэж байдаг байхгүй. Бүх спорт торгуултай байдаг. Торгуулаасаа болж ялт ялагдсан шийдэгч идэг. Үнэхээр барилдах гал гарсан л барилдах л ёстой байхгүй. Талбай дээр гарсан л тий. Барилдах л ёстой шүү дээ. Тийм шүү дээ. Чадахгүй торгуулаад явал та. Тийм барилдах хүсэхгүй бол ингэ цухтагаал. Тэгээ торгуул авцсан захид цухтаахгүй. За 3 торгуулаад бүр ингэ дахин өгдөг үл тэгээ дуусаа шүү дээ. Хизээш хүн дээр эдвээс цухтаж гарахгүй. Тэр эмчрүү ингэж гар мараа боох гэж явахгүй тий. Эмчийн цаг магтаа тусдаа. Өө тэгдэг болчиход өстой. Үндэсний бүр тасархаа болно. Батэртай авраг мөнгө хэрддэг гарслаар нэг би л тэгж хараад. наадмын барилдаан дээр хитэн цаг барилдчихлаа.
Нэг айгу удаан бороо 4 цаг гарна шүү дээ. 2 мөнгө рекорд хийсэн. 2 мөнгө хоёр подкастны хэмжээ. 2 мөнгө чинь 1 подкаст байсан баг. 2 эрдэнэ чи 2 подкаст болсон баг. тий. Тэр их хүч хоорондоо ингээд Тэгээд нэг хэсэг зөөхө. яг Батэрдэ авраг төрүүлээл мөнх эрдэнэстлэн яг үзүүлдэг те яг нэг хэсэг яг тэр соёлоор нэлээд удсан те бас. Тэр юугаар Хоёр эрдэнэ хоёр мөнх яг тэгж таарсан сайн юм. Тийм цагны асуудал цаг гарч ирсэн шүү дээ. Үндэсний хүчин цагтай. Цаг нь дуусчулаар яхаа мэдхгүй золгоно барьцсонгодог байхгүй. Тэгээ барьцсонгоод бас үндэснийхөө тэр барьцсонгоод хаялцахгүй тохиолдол айгүй их байгаа шүү дээ. Бүр хаялцгаа болоод тэгээ хоёр бүхэн ингээд баг ингээд хуруудаад ялсан тохиолдол өчнөн байгаа шодож. Хуруудаа. Үндэснийхөө наадам дээр тим гарч ирсэн. Цагаан сар дээр бүр эрхэм авраг сугар жаргал начин байхад цагаан сарын барилдаан дээр бүр биенээс хэдэд барьцсонгосон мэдхгүй. Таялцахгүй юм чи. Тэгээ бүр аргаа ядаад эрхэм авраг дахин мөх явчихсан. Тэгээд заа гिचэний ч юм уу. Иймэрхүү байдал ингүүл яах вэ гэдэг нь айгүй их гарч ирж байгаа хгүй. Хэрвээ торгуул байсан бол нэг торгуултай хүн чинь барилд юм байна. Хоёр торгуул. Нэгнийх нь торгуулах гэж үздэм байгаа. маш сонирхолтой өрсөлдөөнтэй өстой янз бүрийн болох юм байна да таны манай бүхэд байгаа өөрчлөлтэй. Тийм бус бүхэн төрлүүдээс байхгүй ганц юм нь үндэсний хөх торгуулах юм байхгүйгаас ер нь энэ зүйл болсон гэж би энэ бол надад нэг 2 жилийн өмнө орж ирсэн зүйл шүү. Тэгээ би айгүй хэрдэгс. Тэгээ мобис дээр нэг сургалтын барилдаан гэдэг нэг юм хийгээд наач одоо нэг жижигцүү ингээл иймэрхүү ажлууд их байгаа болохоор амжихгүй явах. Тэгэхээсгүй би нэг залуу хөгчөдөр сургалтын барилдаан хийж үзээд үнээр болж ийнө бүтэхгүй. Гэхдээ энэ яг нэг ийм дөрмөг торгуулийн дөрмөр гарах гэж нэлээ олон туршилтын барилдаа хийж гаргана л да. Тэгэхээсгүй Тэгээ шууд яач нэг хуралдаад ингээд шийднэ гэж байхгүй. Гэхдээ энэ бол торгуулийн юм орж ирснээр бүх өмрөлдөн бол гоё болох гэж харж байгаа. Тэгээ нэг заваараа бололцсон спорт хий гэж бодоолох. Хүн болох үгүйг нь харъя л та тий. Одоо болохгүй байна. Дөрмийн л өөрчлөлт гэдэг. Дөрмийн яаж өөрчлөхөө мэдэхгүй л байгаад байгаа шүү дээ. Тэгвэл ганц харж байгаа юм л байна. Нүгээр занхаацсан байна те. Одоо майг одоо манаас үндэсний бүх маань ер нь нэг юм тамирчид нь тэгээд ингээд нөгөө нэг ер нь ингээд жоохон занхаацсан. Занхаа том бүтцтэй гэж нүсэр гэж олон хүнтэй хүн сурталчилгын цаашийн одоо ер нь жоохон одоо тэгээд дөрмгүүгээс л одоо нэлийн асуудал үүссэн гэж чинь те. Тэр нь ч гайгуулах л да. Гэхдээ өнөө үндэсний спорт яарахгүй тэгэл Монголын одоо номер 1 спорт хаанаг бол үндэсний хөл болчиход байна шүү дээ ер нь. Тийм ээ. Яг хүн болгон маш олон үзэгчтэй хүн болгон мэддэг, таньдаг тий. Холбоон дээр тэр дөрмийн холбооны асуудал واخгүй ер нь бол. Одоо суумочд ямар байдаг ч гэдэг юм. Одоо үнэхээр шин дүрм гаргаж чадахгүй копич мөр өчнөө л шүү дээ. Өчнөө энэ сумуу үзэсгээл шүү дээ. Ямар гоё дүрмтэй бөхчүүд нь одоо ингээл цалин хангамж нь ямар байдгүй, нийгмийн даатгал нь ямар байдгүй тий. Энэ тамирчид ингэж харагдаад болохоос энэ тамирчид нь бас өчнөө одоо өчнөө жил хөдөлмөрлчөөд тэгээд үнэхээр авраг гарслан одоо юу гэдэг хэдэн цолтоонууд нь гоё амьдарч харагдаад байгаа хэдий цаана хэдэн мянган хүн энэ спортоор явчаад яаж амьдарч байгааг хинч мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. цаг хугацаа нүдэнд харагдаж байгаа нь хэдхэн цолтой өгч байдаг шүү дээ. 1024 мөх хөрөлдөөл гэж энэ өнөөдөр та нар хэдэн хүн таних уу? Танаад хэдэн хүн гоё амьдарч байгаа одоо гоё ч байх та ингээд гоё одоо боломжийн нийгэмдээ бас байр суурь ажиллаа амьдарч гэнэ үгээд бодоод үзэлтэй. Юу 1000 одоо генсэд 6000 хэдэн мөх бүртгүүллээ шүү дээ. Тэднээс чи одоо тэгээд тэгж харахаар мангар том ирээс спорт ч өөр амар том ирээс гэхгүй. Өнөөдөр жуудаг хараад хүмүүс ингэдэг нэг спортын нэг алтаа нэг гоё яндар ерөөхдөө тэтгэлэг аваа тийм биш байхгүй. Энийний чинь төлөө явж байгаа. Өчнөө одоо жуудаг заяа. Өнөөдөр ингэ 1000 хүүхэд өсвөрийн тэмцээнд орж байгаа заяа. Энэ 1000 хүн нэг үеийн одоо тэр 1000 цан өчнөө тэмцээнд орох хүүхдүүд байж байгаа шүү дээ. 1000 хүүхэд тэмцээнд орж байгаа. Тэгээд тэр нэг томорч явсараад 30 заа нүсрэ тэдний 30. За тэр үеийн за нэг 10 юм уу те. Тэгээд бусд үеийнхээ нийлэн 30 хүн шигшээд цалинжаад явж байгаа. Шигшгийн цалин байл марзан шүү дээ. За тэгээд за шигшгийн цалингаар амьдраж байхчгүй заяа. За тэр 30 дотроос тэр хэлж чадахгүй. Тэр 30 хэлээ угаас 400 мянга төгрөг л байна шүү дээ. $200 л байна шүү дээ. Тэгээд тэр 30 хэдэн хүн дотроос чинь за нэг 3 дэлхийн медальт бол. Өөр магадлал. Тэр гурвал өнөөдөр тэр том ерөнхийлөгчийн лаг цалин авна гэдэг тэтгэлэг авна гэнэ. Тэгээ тэр олон жил рискийгээд ингээ явцсан хүмүүс яах вэ ийх үү гэдэг амар том асуудал байхгүй. Тийм ээ. Үнэхээр нөгөө дээд сургууль мургуул орохгүйгээр ингэж бүр ингээ тамирчин болно энэ төр явцсан бол яах вэ гэдэг. Одоо шал одоо тех нийгэм өөрчлөлт хүмүүс бэлтгэлийн хажуугаар дээд сургууль сурдаг, боловсролтой анхаардаг болсон. Рискийн тоосдог болсон тий. Амжилт үзүүлэхгүй би будаа бол яах вэ гэдэг риск тамирчин бол толгой байх хэрэгтэй байхгүй. Ингээд явах юм бол эргээд би нэгтлэн гайн шүү. Эргээд би эмч болно шүү. Эргээд би багш болно шүү гэдэг юм уу.
тэр боловсрол авч явчих хэрэгтэй байхгүй. Тамирчдын карьер гэж ярьж байгаа. Тэгээд том карьертэй болцсон улсууд эргээ тэр салбар руу орохоор тэр карьерээ ашиглаж түрүүний сошиал дагах гэж ярьлаа шүү дээ. Карьер ашиглаа бус салбарт яаж явах вэ гэдэг нь бас гоё. Би нэгээ тийчээгээд яваад байгаа. Окей. Таны бодлоор одоо ингээд та ч ингээд одоо бүхийг ингээд дотроос нэг харж байгаа шүү дээ. За үндэсний бүх жуудаа тэгээд сам чөлөө жүжицүү энэ төр зөндөө юм даа шүү дээ. Одоо нэг залуу хүүхдүүд одоо ингэж бүх сонирхоод эхэлж байгаа одоо бүр жоохноос ч юм уу. Танд аль салбар нь арай их боломжтой харагдаж байна. Одоогийн нөхцөл байдлаар ер нь таны хувьд. Таны л хувьд салбар гэж бүх дотор уу? Тэг одоо аль бөхөөр нь ер нь арай боломжууд нь арай ингээд одоогийн нөхцөл байдлаар илүү харагдаж байна. Та одоо яг юу гэдэг 18-тай байсан бол за би бол бүх болно. Гэхдээ яг алийг сонгох уу гэдэг дээр. Би бол одоо жижигцүү хэлж шүү дээ. Тийм ээ. Хоёрдугаарт юу вэ? Гэхдээ ер нь бол боломж гэдэг зүйл өргөж байж идэг шүү дээ, тий. Тэр бол 1000 байна, энд 100 байна, 100 норол боломжтой гэдэг бол худлаа зүйл байхгүй. Боломж гэдэг бол хаач байж идэг. Одоо үндэсний хөлт ороод боломж байж. Би сая боломж ярьлаа шүү дээ. 1000 дотор 30 явна. Үндэсний хөлт ялгаагүй тийм. Жуудаа ялгаагүй тийм. Жижигцүү ялгаагүй тийм. Энэ харьцаа бол яваад байна тийм. За яг Монголд хурдан улсын аварга болын молыг хөлд арай цөөн шинэ хөгжиж байгаа төрөл мөрлөөр ороод ч юм уу те. Тэмцээн уралдаанд хурдан ингээ явъя. Жохон одоо сулааж магадгүй ч гэдэг юм уу. Тэрвэр талаа харуул бас магадгүй те. Жохон жижиг мас руу ороод ингээд ингээ явж гэж байж магадгүй. За үнэхээр бас өнөөдөр заавал хүн болгон тамирчин бахал албагүй те. Ерөөсөө улс орн яг гэж спорт хөгжүүлдэг гэхээр яг түрүүн хүн амын эрүүл мэндтэй зөв хүмүүжил бие болдрыг өвдөх хүмүүжилтэй ийм улсуудад бэлтгэх гэж спорт гэж юм байж штэ те. Тэр учраас ямар спорт нь одоо хүүхдэд яг ингээд зөв хүмүүжил олгож яана үү те. Одоо тэр үнд ингээд та нар тийм спорт ийм байдаг, энэ спорт ийм байдаг ч гэдэм. Одоо жудо, жижигцүү энэ спорт философи нь өөрөө ийм хүндлэл байж байдаг, энэ хүүхдэд ийм зуулгадаг те. Одоо гаруудаар харсан те. Яг л том том амжилттай улсуудаа хүнддэгдэг. За том настайгаа хүнддэгдэг те, багшаа хүнддэгдэг, дэвжээ хүнддэгдэг. Анх хүүхдүүд ингээд дэвжээ наата ёслог орохоор ойлгодгүй байхгүй. Ягаад би заална гэдэг ёслог бүхийг өстой хүнддэх өстой те. Амиг үзүүлэгч гэдэг юм те. Тэр нь өөрөө өдөр болго хийгээд ийм болохоор яг орчин тойрноо хүндэлдэг, хайрладаг ийм бие хүн болгоод төлөвшүүлж эхэлж байгаа байхгүй. Бүр ингээ хүний хамт тоглон хайрлах хэвээр байна те. Эднийг хүндэлж явах хэвээр байна. Ингээ эднэрт хүндлээд ирэхэд эдгээр чинь намайг амар гоо ингээл ахаа хчээ дүүгээ миний дүү хаа хчээ явд юм ач гэдэг юм уу. Гинээс ах хэлүүлээ те. Үнэхээр заалын хүндэтгээ энэ заалын ингээ цэвэрхэн байх нь миний үүрэг юм байна. Би цэвэрлж явах хэвээр байна. Үнэхээр гоё харагдیں۔ Цэвэрхэн байх нь би цэвэрхэн юм дээр бэлтгэл хийх юм байна. Өнөө миний хүндэлдэг ахагч нар энэ цэвэрхэн дэвжэн дээр барилдах хэвээр байна. Тийм учраас бүгдээрээ нэг цэвэрхэн гоё байх хэвээр байна те. Энд хоогоо хийж болохгүй ч гэдэг юм уу. Ер нь спорт тэр талаас хөгтөд хүмүүс айгуу. Тэгээд сонголт гэдэг зүйл бол одоо боломж гэдэг зүйл өргөж байгаа учраас сонголт гэдэг зүйл маш олон байгаа. Тийм учраас яг үндэсний хөгч юм уу, жуудоо ч юм уу, жөлөөт юм уу энэ бол тэгээд хүний өөр хамгийн гол дуртай руу очих хэрэгтэй. Яг үн. Дур сонирхолтой руугаас аваад те. Сурахыг эсвэл сургаж үл чадна гэж тасарсан гоё сурган хүмүүс хүн байгаа шүү дээ. Бас яг аль тал дээр илүү аюустайгаа бас сонгож бас болох л та те. Одоо үндэстэй илүү сайн бол гэдэг ч юм уу те. Тийм ээ боломжтой. Тэгээ Монголдоо амьдраад яг хаа тэгээд яг хоолоо олж идэд явна гэхэд аль нойрхон хол байж гэдэг юм уу тэр гадаадад одоо ямар хөө бодлогод явж байна шиг тийм тиймэрхүү талаас нь би зөвөр яасуусан. Тэгээ жүжигчүүд яваад миний хамгийн нэг гоё юм нь юу байсан? Тэр чинь ингээд бэлтгэл ингээд тарсны дараа ингээд тэр заалтанд байгаа бүх хүмүүстэй гар авах юм байл шүү дээ. Би юус тийм үзэж байгаагүй. Тэгээ ингээд бүгд ингээд эхнээсээ ингээд золгож байгаа юм шиг үү? Тий хар авснаас ингээд хаашаа цагаан бүс төрөл ингээд уртаашаа жигсаад тэгээ ингэж яриад нөгөөт нь ингэж буцаж ингэж тойроод тэр заалтандаас бүх хүмүүстэй гар. Тэр нь бол ийм гэсэн. Тэгэл ос гэл ингээд. Тэр юу гэсэн юм бэ? Анх удаа бол тийм юм үзэхэд бол хамгийн дээр нь ингээд хар бүстэй хүн. За тэгээд ингээд тухайн үед байгаа бор бүстэй яган бүстэй ч юм эренбэрэ зогсож байгаа. Тэнгүүд хар бүстэйгийн доороо хоёр дахь хүн байна шүү дээ. Тэр хар бүстэй хүн тэр мэдлчээд хажууд нь зогсно гэсэн үг. Тэгвэл гурав дахь хоёроо тэр хоёртай мэдлэн гэсэн үг. Дөрөв дахь тэр гуравтай мэдлэн гэсэн үг. Тэгсээр хагаад би юм бол маш олон хүнтэй мэдлээд ингээд очиж мэдлээд явдаг. Миний ардууд одоо нэг цөөхөн хэдэн бас байдаг болчиход байгаа. бүхэнтэй мэдлж гар өрдөг байхгүй. Тэр бүгд хоорондоо гар бариад тэр их гоё. Өнөөдөр ажил сайхан боллоо л гэсэн үг л дээ. Тийм хүмүүстэй үзэж байгаагүй. Тий, тэр яг мэдлээд байгаа ёс нь бас айгуу тийм гоё нүг. Японы нөө зингийн сургаалт чинь нөө хоосон газарт мөрөгдөг штэ тий. Ингээд хоосон агаарт мөрөгдөг тий. Энэ ямар учиртай гэхээр ертөнц дэлхий бүх юм хүндэлж байгаа гэдгийг өөртөө сануулж байгаа гэж байна. Тэгвэл жижигчүүдээр ягаад зааландаа михийгээд байгаа, хүн болгонтой михийгээд байгаа. Тий ингээд барилдахынхаа өмнө михийгээд байгаа. Эдгээр чинь ингээд бодохоор ингээд ийм хүндэтгэл гэдэг юм байнга өөртөө ингээд сануулж байгаа хэрэг байхгүй тий. Эмчийн нөө тангараг өргөдөг шиг тий. Эмчийг одоо та нарыг одоо ингээд нууцаар ингээд ёс зүгөө зөрчиж байгаа бол хүн мэдэхгүй шүү дээ. Гэтэ тангараг өргөснөө болохоор нэг тийм толгойд нэг юм санаад байгаад байгаа. Тэрэн шиг яг
жижигцүү дээр ч юм уу бус спортсууд бас тийм байдаг л да. Тэгэл ингээд нөө михиж ясалж байгаа юм хүндэтгэл гэдэг юм би хүндэлж байгаа шүү гэдгийг өөртөө сануулж байгаа юм шиг аюу гой санагдсан надад бол. Тэр амар бас нэг юм холбоо бас байх шүү. Би одоо ингээд хүн ер нь ингээд таньдаг хүнээ ингээд 3 удаа юу гэдэг 3 удаа ч юм уу ингээд мэдлэхгүй зөрчүүл тэгэл нэг юм амар ингээд танихгүй болчих واخ ер нь бол. Тийм ер нь тэгэл тийм нэг юм холбоо ингээд холбоо так гэдэг те. Ер нь тийш. Тийм. Таньдаг хүн биенээ зөрхөөр тэгэл дотор ингээд функэл явчихдаг шүү дээ. Яагаад яач юу болчих харсангүй юу? Анзаарсангүй болов уу? Яац юм бол гэдэг бага асуулт тавиад өөртөө заа хичээл тэгэл яваад. 2 дахь ингээд 3 дахь өнгөрөх танихгүй хүн болж байгаа юм л гэсэн үг тэгэл. Тийм болохын тулд тэр зал тэгэл нэг хар ус хамгийн дээр байгаа хүмүүстэй мэдлэл тэгэл нэг жоохон хөвгтэй мэдлэлцэн тэгэл ингээд яг бүгдэнтэй адилхан мэдлэх хэвээр хамгийн гол нь ялах их ёсгүй. Бүгд адилхан. Яг ингээ гоё юм л. Тэр их гоё юм. Аюу саний билээ. Нөө жижигцүү нэг юм донтдаг жоохон онцлогтой байдаг шүү дээ. Би анх яг сонссон л та хүмүүс ингэ донтдаг гэл. Тэгээ би яг спорт болгоно тийм гоё юу байгаа шүү дээ. Донтдаг тийм л авах гэж бодсон чинь яг бүрийг тоглоом шиг тэгээ видео тоглоом шиг ингэ шүн ингэ нүдэнд ингэ гурвалжин боолт ингэ төсөөлөгдөж унтах гэж хахад тийм бахаар нь ингэ гайхаад байгаа хгүй. Тэр яг ямар нөлөөнөөс болж тэгэж их донтоод байна. Бараг зүүдлээд шүү дээ ер нь. Харин тийм зүүдэндээ бараг. Тетрис метрис нэг удаан тоглосон дараа ингэ шүн ингэ нүдэнд харагдаад идэг шүү дээ. Тэрэн шиг яг ингээд унтах гад тавьчихсан чинь нүдэнд шууд гурвалжин боолт харагдаж марагдал ингээл. Чи хүн боох донтож дээ те. Нүдэндээ боож. Энэ аяг бол хичээлж байгаа усудаас сонсогддог л та. Тэгэл яг на YouTube үзээл, тэгэл бичлэг үзээл, бүр ингээл жижигцүүг ингээд унтаал ингээл яваад. Би ч өөр ингээд яг энийг мэдрээгүй. Гэхдээ жижигцүү аяг спорт гэдэг хичээлээд ингээд барилдаа аяг бас ингэж мэдэр анхан спорт үлийг жуудууд ингээд унтаал ингээд солиорч явж байгаа шүү дээ. Тэгэл яваад жижигцүү дахид жижигцүүд унтаал ингээд. Ер нь жижигцүүд ягаад спортын хүнд онцдог ч гэдэг юм уу жижигцүүд яг орчин өөрчлөгдөхөөр бас нэг одоо ингээл түрүүнд хэллээ шүү дээ шинэ жил шинэ юм хийгээл те. Яг хүн нэг юм автомат хийгдэхээр айгүй юм гоё болт юм шүү. Тэр нэг удаашрын ингээд жижигцүү өөрөө бас нэг гоё юм нэг хөвтөд ингээд бүх юм явагддаг учраас хүний босоод хийгдэх хөдөлгөөн биш хөвтөд хийгдэх хөдөлгөөнд ингээд ихсээд эхлэхээр хүнд айгүй кайфтай байт юм байна л да. Хүн чинь ингээд хөрвөөгөө амтан хүртэл ингээд хөрвөөдөг шүү. Тийм. Адуу мадуу ингээд ядрах ингээд хөрвөөгөө тэгээд сэгсрээл ингээд бос явчихдаг шүү. Ер нь ингээд хөрвөөгөө ингээд бүтэн биеэр ингээд бөмбөрөөд ингээд байж нэг чинь хүний бие айгуугаар амардаг ингээд хараад илүү зайлгдж майлгдал бүх хэдс ингээд сэрэгдэв юм шүү. Унтаж амрахаас босох тохиолдолд хүний бие чинь тэглэг дандаа босоо байгаа тийм учраас хэвтээд ингээд бөмбөрлөөл ингээд юм хийгээд байгаа учраас тэрэнд айгуу донтойгээл айгуугаар хөл гараар юм. Үн чи гараараа айгуу их мэддэг шүү. Тэгэхээр жижиг хөлөөрөө амар их хийж гэлж байгаа юм. Хөл амар ач холбогдолтой. Тэр ташааны булчин яг хүч ямар ч их байдیں۔ Анх байсан жудуу орилж байгаа нэг жудуудар гар бадар хөл бадар гэж мэддгүйсэн юм. Жижигтүүд анх тэмцээнд ороод бүр ингээд хөл бадарч хөл дээр ингээд гიშж ятхаа байгаа л. Ч одоо юу болоод энэ би ч одоо хөлөөр хүн барьсан юм уу гэмэр болж байгаа юм. Хөл бадар гიშж ятхаа болж. Айгуу сонир мэдрэмж авчихсан тэгээд. Тэгээ хөлний оролцоо ингээд гисээд явахаар гээл нэг данталмар гээл. Одоо ер нь бас энэ подкастыг сонсож байгаа залуучууд бас жижигцүүг сонирхож хичээллээ те гэж бодож байгаа залуучууд магадгүй байгаа. Тэгээ та ер нь юу гэж зөвлөх вэ те? Ямар зөвлөгөөх үү? Анаас хэлэх үү те? Хүрээдэр. Та нар чи битгий сонс гэсэн шүү дээ. Битгий сонсоо зүгээр хүрээдэр. Ийгээд ерөөсөө яг тийм те. Хийж үзэхгүй бол сонсоод хэрэггүй л дээ. Сонсоол явах таа л гэл. Тэгээ шалд эмэйл мэдээлэл тархинд яваад шүү дээ. Нэг сонсохоор нэг үзэх гэдэг. Тэгээд ямар очоо хийгээд үзүүл тэгэл одоо энэ хоёр шиг ингээ жоохон мэдрээл гоё. Тэр нь гоёс, энэ нь гоёс гэл яриа шээ. Яг тийм. Та өөрөө явахгүй байж болно те. Гэхдээ бас дотны өнөө бас явуулаарай хүүхдэд ч юм уу. Дүүгээд ч юм уу, ахыгаа ч юм уу те. Тэгвэл бүр үнэтэй болох гэж. Тий, зүгээр хөрөнгө оруулалт байхгүй. Өөрөө хийхгүй байж болно. Гэхдээ санал болгох ч юм уу те. Одоо манай хаягаа хэлнэ те. Одоо ингээл хаана ямар юу яадаг гээд. Яг ямар хаяг гэж хэлэх юм бэ тэрийг одоо. Гарудо. Тийм, Гаруда гэдээ байгаа. Одоо яг хотод Гаруда гэдэг одоо яг хүүхдийн парк хаашаа төмөөгч болох дээр одоо анхных нь Монголын жижиг холбоонд ууган клуб гэж харахынтэй байна. Бөхөөргөний ард Мондай гэдэг клуб байна. Актем байна. За 4 зам дээр болохоор Ихшэв гэдэг цогцлбор дээр жижиг цүг явтай юм байна. За 7 буудал дээр Америкийн одоо манай албаны дэдэрхэлэгч Дэвид Калхан гам байдаг. Өнөөдөр Америкаас бууж байгаа. Энэ хүний хөрөнгө оруулалтаар нэгц яг тэр хави одоо 7 буудлын нэ зах штэ спорт нөө төв рүү орж ирэх айгу хол спортод жоо хөндөй тэнгэрч клуб айгу багтаа байт юм л шүү дээ. Тэгээ тэрэнд хүүхдүүд үн төлбөргүй тийм зориулсан клуб байж байгаа. Ямар гоё. Тэгээ бүр амар том хөрөнгө оруулалт. Үн төлбөргүй. Багшийн цалинжуулж байгаа, байрныхын түрээсийг төлж байгаа гэж жилийнхэн зардал гэхэд айгүй өндөр гарч байгаа. Тэр бүх зардлыг тэр хүн одоо
Америк хүн гэж гаргаж ингэж айгуу гоё тэр хүнд бол одоо Монголын жижиг бай тухай одоо тэр хавийн хүүхдүүд бол маш их талархаар тийм гоё шүү дээ. За долоон буудалд юун дээр хожир болон энэ жил Гарудагийн салбар нэгдсэн. Одоо East Garuda гэдэг. Тэнд одоо хожир болон нэлээд хотын зах руу нөө спортоос айгуу хол хүүхдүүд одоо хүн болгонд тэгш хэрэгтэй гэж яриад байгаа шүү дээ үндсэн хуулиараа тий. Тэгээ бас гоё жижигч юм бас гоё тийм байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд нар хотын зах руу нөө хүүхдүүд рүү нэлээд ойртий гэх мэйгээд нэлээд бас бодлого урж ажиллах гэсээд чинь нөө том бүстэй багш нар айгуу бага байгаа. Одоо жижигч юм бас 13 дахь жил гэж айгуу бага шүү дээ. 13 дахь жил гэдэг бол одоо 13 нэг хар бүстэн бэлдэх хэмжээний жил болж эхэлж шүү дээ. Бас багш нар олон болох тусам цаг хугацааны асуудал тэгээд ямарчсан зах руу өдөө орон нутг руу ингээ сая орон говьт юу нэгдсэн айгүй олон ажил хийдэг залуучууд нэгдсэн айгүй гоё хийгээд эхэлсэн байлээ тэг. Өдөө орон нутг бас нэмэр юм байна даанч та. Нээж болж энэ багш гэдэг асуудал айгүй байна. Энэ жодоогоос харсан юм би одоо ингээд нэг одоо маш ах ач гэдэг юм уу багш гэдэг юм уу тийм ингээл бүх насаараа ингээл амирчтай ингээл бэлдээл ингээл тамирчид нь ингээл айгүйх медаль авах ингээл аваал тий. Бүр ингээд зөндөө медаль аваал. Тэр медаль авсан шамнэр нь өөртөө багш болонгуудаа тэр мэдлэгээ бүр ингэнгуудаа одоо шамнартаа заагаад бүр дээшээгээ бүр амар ингээд чанартай ингээд шамнэрыг амар бэлж байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй салбар бол одоо багш нар шийдэм бүх юм зүйл бол цаг хугацааны асуудал юм шиг байгаа тий. Ер нь бол тийм. Нэг гоё багийн ажил тэгэл. Ер нь багийн ажил шүү дээ. Тийм байдаг санагдсан. За болдорд нь шиж жоохон яарч гинөө. Жоохон яарч. Окей. За тэгээ ер нь бол бид нартай бас ирж гоё яриа хийж өгсөнд баярлалаа. Тэгээд тийм танаар яриулах юм бол зөндөөл байна. Тэгээд яг цаг нь яриа сумаар л улсын аврагд өгцөн. Тийж байгаа харин суглаа Монгол элдэм гаргас тэхээсгүй л одоо ингээд миний ганц дуртай сэдвч одоо энэ сэдв спортс гэдэг сэдв шүү дээ. Тэгээд тэр дундаа жижигцүү ингээл жудаа муу ярих юм бол таныг дараа дахиж нэг өөрж оруулъя. Манай Батаа уулын таныг бас оруулъя гэдээ ярьж ийсэн. Тэгсэн чинь нөгөө тантай цаг болцсон дараа нөгөө яг ингээд яг зурж таарж байгааг ингээд мэдчихэж байгаа байхгүй. Гинт яваад гисэн гад шээ. Тийм. Тэгээд дараа дахиж нэг оруулъя. Тэгээд бас бид нарт ийм гоё юм ярьж өгсөнд баярлалаа. Баярлалаа. Зааланд бол болдорднох шиг харахад бол тэгэл сүртэй харагддаг шүү дээ. Тийм ингээд бүх хүмүүс болдорднох шиг ингээд хүндлээл тэ. Яг нэг юм ноён оргил шиг тийм. Тэгээд энэ хүн ирсэнд бас үнэхээр баяртай байна. За та бүхэнд бас амжилт айгуу гоё. Өмнөх бас юмнууд сонсч байсан тэгээд. Бас нийгэмд айгуу гоё юм зүйл хүмүүс ингээд бас мэдлэг түгэж байгаа зүйл шүү дээ. Тийм учраас та бүхэн ажилд бас өндөр амжилт хүсье. За их баярлалаа. Гоё залуучууд байна. Гоё нэртэй. За манай сонсогчдод тэгээд бас жүжигцүүгээр бас тэг хичээллээ. За хүндэтгэл гэж юм байд юм байна. Газраар хөрөөгөөд одоо нэг хүмүүсийн хийхээ байдаг. Хийхгүй болцсон тэг хөдөлгөөнүүдээ хийгээд эрүүл мэндийн сайн байд юм байна. За магадгүй мөнх ах шиг тийм их жинтэй байж байгаад одоо ийм гоё бие хаатай болж болт юм байна. Одоо тэгээ бодит амьдрал дээр бие махбодоо хамгаалаад ч юм уу те. Ядчил зүгээр аюул тулгархад ингээд нэг хүний эсрэг зарга ядахад ингээд нэг юм намдаачиндаа гэдэг мэдлэгтэй байхад хүн хамаагүй сэтгэл зүйн үүднээс ч их аюул тайван байна шүү дээ. Тэр ийм олон даваа талтай спорт биш үү тэгээд та бүхэн жүжигцүүгээр хичээллээрээ жүжиг сонирхож үзээрэй. Улсын аваргын тэмцээн энэ хагас өдөр спортын төв ордонд 1 цагаас нээлттэй хийн. Тэгээд та бүхэн ирж үзцгээгээрэй. За тэгээд бидний энэ хүртэл сонссонд баярлалаа.